За сайн байцгаана. Өнөөдөр ч мөрөө авилга хэл хахуул шамшигдуулал тийм ээ. Ерөнхийдөө бол нэг утгатай зүйл шүү дээ. Гэхдээ авилга гэдэг нэг сүүлд нэг талигдсны орчуулаад авилга гэдэг үг бас авилга л байсан шүү дээ тий. Тий авилга юм уу авилгал ч юм уу ер нь үг орж ирсэн. Манайх ч урталт нь 90-ад оны үеэр чи нөгөө коррупц гэдэг нэрээр явдаг байлаа шүү дээ. Энэ ч бол нөгөө төртэй холбоотой. Би ч юм авилга гэх юм бол энэ хэл ахуулах авилга биш байхгүй чинь тий. Шамшигдуулал гэж байна. Энэ бол нийтийн хөрөнгөнөөс болох залилангийн аргаар мөнгө одоо цавчаа гэж ярьж байгаа юм да. Цавчаа гэж ярьж байна тийм ээ. Цусгарах гэж ярина бас. Тий. За олон нэртэй болцоод их юутай явж. Тэгэхээр энэ нүүдэлчд гэдэг бол голдуу одоо бид нар чинь үйл хөдлөх хөрөнгө гэж яриад байгаа шүү дээ. Хөдлөх хөрөнгө буюу мал. Газар тариалангийн газар орчин бол үйл хөдлөх тийм ээ. Яг газартай тэрнээс олдож чаддаг. Нэг ийм соёлын өөрөөсөө ингээд хэдэн мянган жилийн турш тэгээд гараад ирсэн. Тэгэхээр малчхуу малж байгаа улсууд чинь бол нэг зовлонтой хоорондын худалдаа байдаг. Цөмөрөл одоо мал тэгэхээр би ч ямар сүүгөөд оронд нь мах аваад гэж бодохгүй над бас мах нь байгаа чамд сүүн байж байгаа юм чи. Газар тариалангийн орын нууц нэг цаашаа хөгжил хэрэгтэй гэж чинь бол нөгөө худалдаачин тийм ээ дархан талхчин одоо юу гэдэг ингээд хойрлогд явж шээ. Эдний хооронд чөлөөтэй сэлгийн явчихдаг байхгүй. Би ч солилцоо өгч байгаа. Би ч юм талхаа өгье чи оронд надад мах өгч гэдэг юм уу ингээд будаа өглөө чамд тэгээ оронд нь чи надад нэг сайхан тэрэг хийгээд өг гэдэг ч юм уу тийм иймэрхүү. Тэгэхээр ийм юмнаас хаалттай нэгэн байхгүй. Гэтэл хүний хэрэгцээ гэдэг бол хар хөтгөө сонсоод би болдог гэж шүү дээ. За цаан чи бол торог гэдэг сайхан юм байна. Их зөөлхөн мөөлхөн гэл нэг торогтой болох юмсэл гэж бодноо да. Тэгэхээр гол юм бол ерөөсөө энэ бол ганцхан энэ нүүдэлчд бүх иргэншлийг дагаж бий болсон. Чи нэг гипсний найруулсан нэг канаа байдаг шүү дээ. Нэг ойд байдаг нэг онгийнх нэг баривчдад нөгөөдөл нь боол болгоод тий. Тэгээд тэр чинь ингээд тэр одоогийн тэр ацтек байхгүй юу? Иргэншсэн тийм ээ. Газар. Энэ нь бол нөгөө ойд дотор амман хийгээд явдаг юм уу одоохон тэгээд хөдлөөд ингээд явдаг тий. Тэр хоёрын зөрчил шүү дээ. Одоо энэ германчууд герман овог гэжсэн шүү дээ. Эдгээр чинь одоо Визант гэж бий тийм ээ. Визант гэн юунод хэд хэдэн ингээд ийм одоо нүүдлийн улсууд эдгээр чинь нэг Ором дээр амьдарч байсан байхгүй юу? Ором гэж амар том, Грек гэж амар том цивилизацаас тэрийг дээрэмдэж дутуу хэрэгцээгээ хангадаг. Викингчүүд. Викингчүүд байна. Тэгээд энэ Вилгот гэд биелтэй олон тэгээд нэлээд олон оромчууд одоо тэрний тухай кино мөн ч их байдаг те. Тэр хэдэг варварчууд гэдэг. Варварчууд гэдэг. Варвар гэдэг нь юу гэсэн үг шүү дээ. Барбар гэж ярьдаг гэсэн бая хэлийг ойлгохгүй байхгүй юу? Тэндээс гарсан үг шүү дээ те. Сүүлд нь монголчууд ороод ирэхдээ зэрэг нь татар гэдэг нэрж яхад алдсан. Уг нь монголчууд шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр тэр чинь нэгэд одоо чи англиар тартар гэж бичдэг шүү дээ. Тийм үү. Тэгээ барбар гэдэг адилхан байхгүй. Тар гэж ярьдаг. Гач нөхдөө түрээд ирсэн юм дээрэмддэг гэдэг. Тэгээд дэлхийн бас нэг том иргэншилж байгаа хятад байхгүй юу? Тэгэхээр энийг чинь дагсан бас нэг тийм барбарын ч юм уу тартарын ч юм уу гарч ирдэг чинь одоо бүр хөндөөгөө үеэс ахвалаад уламжлал ингээд явсан тийм ээ. Хамгийн сүүлд бол манжи үе хүртэл үргэлжилсэн. Одоо 2-3 мянган жилийн том түүх шүү дээ тийм ээ. Энэ улсууд бол өөрөө одоо янз бүрийн аргаар ийм арга байсан байгаа гэж зүгээр сонирхолж хэлэхэд одоо энэ
өдөөний Монгол айлуудад муур хөдөг байхгүй. Өөзөө. Бүр муур нохотойгоо ингээд байдаг. Дээр үдөө айлууд бараг болдог. Энэ уламжлалээ. А гэхдээ яад өгөхөр муурыг авчирнаа басах мах тос идчихээд сүүлд нь гараа авчдаг байхгүй. Оо зөө. Тэгээд нэг модоосон юм болчихж байгаа нэг сүүлчээ. Оо зөө. Тэгээд сүүлөө муураа өөртлөөд урагшаага юун дээр очдөг гэж. Хятадтай нэг тосхон ч юм уу юм дээр очиж сайхан намар тариа боловсроод хураа замжаагүй багт нь муурныхаа сүүлэнд гал тавьчихдаг байхгүй. Оо зөө. Тэгэхээр муурч яасан гэтэл ингээд зур галзуураар тавьчих юм байна л. Хамаг тариа будаа. За будаагүй болсон газар яг хавар өстө нүдний өлөө болцсон байна да. Тэгэнгүүтэл хэдүүлээ дээрмдээ. Энэ тэргээд олон юмнууд байдаг. Техник үү шүү дээ над чинь. Энэ бол технологиудаа хөрсөн байхгүй. Тэр уламжлалаараа одоо манчи үед ч юм уу юу ч юм тэгээд муураараа дэхгүй ерөөсөө зүгээр гэртээ тижигээс сурцсан л байдаг байхгүй тийм ээ. Ийм сонин юу шүү дээ. Монголоор муурын чим зүгээр монголоор ми гэдэг юм л да. Оо бүр хятадаар моор гэдэг нь чинь юу гэсэн үг гэхээр өхөрдөж өгснээр тэрүүгээр нь даваад мууруулга иччихсэн байхгүй та түүсэж. Монгол өгч биш манайхаар ми гэдэг тийм. Тэгэд яаж юм цөөхөл одоо гайхдаг онцсох шүү дээ. Яаж юм цөөхүүлээ байж дэлхийг эзэлсэн юм бэ? А гэтэл тэр бол юугаараа одоо Европ руу батхан дайрлаа, одоо Адриатын тэнгис хүртэл дайрлаа, бүгдийг хуслаа, өнгөр Монгол хуслаа тийм. Цэргийн дандаа Оросод хамгийн анх 1240 гэдэг онд бол 2 онд Оросд хамгийн анхны хүн амын торлого гэсэн байдаг шүү дээ. Хүмүүс цэрэг тавих гэж яахгүй. А цэрэг тавихтаа яах вэ? Давай яваад эсэгээ газар эзлэе. Олзыг тэгшгүй байна. Амлалт өгч байгаа. Тэр үчи бол зэрлэх шүү дээ. Баярлаа нөгөөдөл чи нөгөө эзлэг өөрснөө эзлэгдсэн мөртлөө цэрэгт нь ороод тэгэл ерөөсөө ингээл дайрна. А үнэхээр нэг хот болгодыг эзэллээ бол ерөөсөө дураар нь тавиал те. Юу дуртайгаа авах. Чиний олз гадаад дотоод намаа авахгүй шүү дээ. Япон руу 2 удаа томалцсан. Энэ цэргүүд дандаа солонгос цэргүүд байсан. Хувлынхан өмнөд хятад эзэлсэн. Өмнөд сүм улсыг эзэлсэн. Цэргийн 75% нь бол хойд хятадийнхан байсан. Ийм хүчээр дэлхийг эзэлж явахгүй юу? Түүнээс энд байсан хэдэн малчин л нэг донсон барьчихсан усаад ингээд ясвч удирдлага бол Монгол мэдээж хэрэг. Тийм ээ. Хувла чинь хятадын хаан байсан мөртлөө бол хятадын эсрэг хамгийн муухай үзэлтэй хүн байсан. Яасан гэхээр цэргийн 75% нь хятад байсан чинь сүлдээ бослог гаргаад бүгдийн дарж удаа эднэрт итгэж болохгүй биш. Тэгэнгүүт нь бусад бүх хүчнүүдээ юу энэ дандаа перс одоо төвд өөр удирдлага удирдлага чи тэр саяхан хийсэн хин Марко Пологын киног үзсэн үгүй тэгээд тэр хин персийн тэр нөхөр өөрөө хаан болох гэж үзэж байгаа. Тэр арай судлаа л да уран сайхан юм. Гэтэ тиймэрхүү байдлаар хийж явжсэн. Ийм юм. Дараа нь бид нар манччин улс гэдэг чинь бол Монгол манчи хамтарсан улс юм шүү дээ тэгж ярилаа. Тийм билээ. Тий. 300 жил дарлууллаа тэгээд 300 жил дарлууллаа гэд 3 жил ерөн зүгээр татаас аваад амьдэрсэн шүү. Тий. Тэгэхээр Монгол манч хоёр бол тусгай эрхтэй хоёр үндэстэн байсан. Тэг чин улсын үед. Одоо хааны ордон руу оржуулах эрхтэй улсууд нь Монгол хүн байж болно, манч хүн байж болно. Манчи хаан эхнэр авахудаа татвар юм авах юм бол одоо зөвхөн Монгол манч хоёрын хүүхнүүдийг л одоо шалгаруулалтанд, мисийн шалгаруулалтанд оруулна тийм ээ. Гэтэл хүмүүс зөвхөн төмсгөө авахулчгаад энэ зарцаар л орнохоос хааны ордон руу орох эрх байхгүй. Энэ хооронд бол Монгол бол тусгай мөж хятад хүн орж болохгүй. Манч ч гэсэн өөрөө их нутгийг бол ингэсэн.
хэлсэн байдгийг хизээ нэгэн цагт энэ гүрэн болоо сондг юм аа. Ингээд өөрийнхөө нутгийг авч үлдэх ёстой. Тэгэхгүй энэ шорон төмөн гэдүүд ч орж ирэх байхгүй болох чинь. Тусгай хууль байдгийг Монгол хүнд одоо Монголын нутаг дээр хятад хүн орж болох юм бол 1 жилийн виза аван тийм ээ. Хятад үсгтэй виз аваад хятад очиод Монгол үсгтэй болгоод тийм ээ. Монгол айлд хонж болохгүй хажууд нь майхан барьж хонон тийм ээ. Монгол хүүхэн эргүүлсэн асуудал гарах юм бол шууд визэнд ууцад дахиж орох ирэхгүй болгон тийм ээ. Тусгай виз авчиж орж ирдэг байсан байхгүй. А бусад бүх хөрөнгийг манжаас явуул. Энд л цалин цав одоо юу гэдгийг бүгдийг өгөх. Энд ч одоо 798 сүм баригдсан гэдэг чи одоо бүх мөнгөний тэндээс гаргаж байгаа. Би ганцхан жишээ хэлээ. Авилгахт энэ ч өөрөө авилгахт айгүйх баригдуулсан юм асуудал. За энэ бусдаас дээр их хэрэг байдгүй болчихжээ сайхан. Тий. Бүгдийн цаанаас хангамжтай. Бүгдийг тэндээс аваад өгчдөг юм чинь. Дахиад байлчих хэрэг байхгүй болчихгүй. Тэгэнгүүт юугаар амьдрах вэ? Зүгээр одоо тэр шамшигдууллаар л амьдрах. Амар усгалангийн хийдэг гэж байна. Амар усгалангийн хийдэг чинь яг домог байдаг л да хоньруулаа явж ясан амар гэдэг баясгалан гэдэг хоёр хүүхэд байгаа амар усгалан гэдэг нэргээд ингээд ясан гэдэг. Эхний ээлжид 100,000 лан мөнгө явуулсан байгаа. За нэг сумаа нэг барайтхаа гэж. За тэр үехээр их мөнгө байжээ. Нөгөөх нь хундам шиг юм яхаа ухаж байгаа дуусчлаа гэдэг юм. Дараагийн хаан гарч ирдэг ч юм уу дараагийн арга хэмжээ олгоод дахиад мөнгө өгсөн тэм хэмжээний мөнгөөгөө л яддаг. Нэг байшин барьчихаа байдгүй дууссан гэл. 125 жил өрсөн. Пүү. Арай гэж мөрөө дуусгасан чи өвсгөлчдөг өтгөл нураг хайсан. Энд бас одоо нөгөө шамшигдэр уран бүрлэг байхгүй юу? Бас тэгж ирүүлээ болсон чи өөрөө. Шидээр уран бүрлэг байсан байхгүй юу? Энд чи бүү тэндээс нь итэж сурцсан. Чи одоо сургуульд түүхэн дээр үтсэн бол Улаастын 2000 зэргийн бослог гэж байдаг. Тий. Тий. Тэнд ямар ч бослог болоогүй. Тэнд яасан гэхдээ тэр чинь Улаастай чинь нөгөө юуны Улаастын жанжин гэдэгс амбан байдаг юм биш. Жанжин. Цэргийн. Тэгэхээр ингээд манччин улсын үеэс чинь ингээд хар мөрнийх одоо энэ юу гэдэг харибын навцаа байгаа хэ. Цэргийн нэг том ангитай. Улаастад нэг цэргийн ангитай. Ил дарвахтад нэг цэргийн ангитай байхгүй юу? За. Тэгэхээр тэнд ч бас цэрэг цуух байдаг бүх цалин мөнгөний тэндээс өгдөг байхгүй юу? Гэтэл наад манжууч чинь өөрснөө энэ дэрж өөрсөө суудгүй байхгүй Монгол хүн очил ордоо тавьны өгөхөөс биш. Ягаад төхөр энэ хүүтэн газар гэрч суун тийм ээ. Наач хятадын тэр өндөр иргэлсэн газар дээр чи хөө тий ханжаа өнтер суусан шиг тийм ээ. Дулаахан тэгээд олон зарцтай иргэлсэн газар суун өөрснөө. Нүүдэлчд ер нь дандаа энэ хятадын иргэлслийг эзлэхтэйгээс гээд өөрөө тэндэл тов бомбо гэж чи өөрсөө тэнд баясараг далгуулчихдаг шүү дээ. Тэгээд цалин тэндээс өрнө. Наадлын хойдууд нь цалинг тусчдаг байхгүй. Тэгээ нөгөө 2000 гэдэг сүлд нь ардын усгалынхны түүхэн дээр гарч ирсэн таах. Ер нь зүгээр өөрсдийн цэргүүд нь сүлд цалингүй болоод айлын хонь хариулан явж ирсэн байдаг шүү дээ. Пөөх. Юу буугаар одоо нөгөө цэргүүд юу ихгүй наадвал мөнгөнд тусчдаг. Яа. Энэ хэдийн цэрэг энд юу цаанаас төсөв ирээд идэг. Төсөв ирээд идэг тэрийг хусдаг. Дараа. Тэгээ ч удаа адилхан жишээ хэлээ. Яа насурцын нэрмэрийн хэлээд яг хөдөө нэг том бүхий хүүхдийг 90 оны ихэр засаг даргаар болгосон нэг бол нэг. Оо за. Уянтаа гэдэг. Хөвсгөлч шүү дээ. За. Тэгс нөгөөх нь тэнд 1-2 үзэгдсэн юм уу яасан. Цалингийн усаад алгуулсан. Сум цалин байдгүй яг адилхан. Ийм зүгээр л болж байсан. Тэр үедээ сонин мөн дээр бичгтэй л байсан. Одоо ч юу н яг иймэрхүү юм их болдог шүү дээ. Одоо ч гэсэн төрийн байгууллагуудаар баг хавтгаа юм шүү. Одоо ер нь яг цалингийн улаан цай босохгүй л дээ чи шүүх мөхтэй болоод яг эргэлзсэн байж шүү дээ тийм ээ. Гэхдээ бол тэндээс чи юм болгон шүү дээ. Би нэг дээр одооноос 10 гаруй жилийн өмнө CD хэвлүүлэх болохгүй. Тэгсэн чи хэвлүүлээ суусан чи хажуудалд нэг яамны CD хэвлэж байгааг нэ.
Яасан гэж. За найз нь бол энийг 500-аар хэвлэдэг юм аа. Тэг яг надад бол ашигтай. Тэгсэн чинь тэрийг хэвлүүлж байгаа 2000-аар хэвлүүлж байгаа гинэ. Тэгээд цаашаага газрын даргааны яасан чи тэр нь 5000 болоо. Тэгээд яг яамдаа авч байгаа нь 12000-аар авч байгаа гэдэг. Тэр шат шатанда. Тий. Шатшатанда завчин. 500 төгрөгийн CD-г 12000 болгоцсон юм шүү дээ. Наа чи маш хэлбэг болцсон одоо. Одоо бид нар тэр чинь завчаа гэж нэрлэдэг байсан. Тий. Завчаа ногоо гэдэг шүү дээ. За нэг юм сайхан жаргалтай үе байжаа 220 жил гэдэг. 220 жил бол тэндээс мөнгөний усаар яагаад байдаг. Тэгээ бас нөгөө нэг мөнгөний гусаад идэв болохоор ноёдуудтай бас жоохон дургу байсан юм шиг байна тий. Эднэр өстөө өмнөөс мөнгө гусаад юм. За хоёрдугаарт байсан тий. Манччин улсын югаар чинь монголчин татваргүй ус байхгүй юу? Оо бүр тийм ээ. Татвар матвар авахгүй. Тэгээ уусаа тийм одоо хамтарсан төрөг улсын чинь нэг энэ эдийг нэг жаргана. Гэхдээ бол бүр манчин хаан хэлсэн байдаг. Монголчуудад төмөр ойртуулж болохгүй шүү. Наадуулж аюу. Тэгээ нэг номсны үзүүрч явж сайхан давуугаар хийцсэн. Тэгээ нэг төлөнд одоо ингээ сайхан юугаа явж идэг юм болсон. Давуугаар. Тийм ээ одоо ч гэсэн давуугаар хавдаг юм бомбор тий. Бомбор. Тэгээд энэ бол ерөөсөө бүр хахуулын сүлжээг бол айхтар болгосон юм аа. Энэ дараа нь ингээд энэ амбаны газар, жанжны газар дээр чинь тэд нар чи бол бас нэг талах малах идэх одоох нь өөр соёлтой болсооч штэ. Тэгээд нөгөө тусгай лицензээр тэнд нь одоо улаастай хажуудыг жижигхэн тарай тэгээд тэдний хоол моолыг бэлддэг юм газар гарч ирэхгүй юу ховдод ч юм уу тийм ээ юм дээр. За нийслэл хүрээч ялгаа байхгүй тэгэл нийслэл хүрээч гэж байгаа хүрээгэд нэрлэжсэн амгалангийн дээр бол бас нэг хэдэн 8 ч явах хувьдаа зүгээр юу хийдэг газар тариа мэрэ таксигээ тэгээд нэг жаахан одоо талах малах ч юм уу тиймэрхүү юм хийдэг тийм үү түс Монгол хүн тэгэл тариа суухгүй шүү дээ. Тэгээд team систем оруулж ирэхэд одоо бид нар чинь даашин хүүгийн бүүзгээд л өстой нэг алаад сулж исэн юм дээр л шүү дээ. Би чи ах дүү хоёр лицензээр улаастай жанжны газар дээр хүнс нийлүүлэх тэгэл үүрэг авсан юм байлээ. Хятадаас оруулж ирэн тийм ээ. Тэгээд энэ юуны даа ингэж боллоо шүү дээ. Базар дээрх байна. Хардамхины даан гэж. Хардамхины дааны дараа чи хятад ялагдаад юунууд ингэж ягаад ихтэйгээ ерөнхийдөө нөгөө нэг айхтар хятадыг оруулахыг оргилсан үдий чинь нүднийхээ завсраар харддаг болсон байхгүй юу? Бүр хуулийн хэмээрээ байгаа. Гэхдээ хууль бол тэр улгаа хэрэгжихгүй. Тэгэхээр нөгөө сэргэлэн нөхдөөч бол энэ тэмдгүү ганцхан улаастай биш өөр газруудад тийм ээ. Сүмд чинь 7-800 сүм байгаа шүү дээ. Тийш юм нийлүүл. Дэлгүүр худалдаа хийж эхлэхгүй юу? Тэгээ манай хүн одоо тэндээс нь арьс шир одоо ноосыг аваад ийшин зараад нөгөөдгий чинь тийм бартер хийгээд ингээ явахдаг. Тэгээ одоогийн саяын гаргасан дүн мөнгөөр чинь хөрхийн амтан жилийн 1% юм биш шүү дээ. Ерөөс. Гэхдээ яг л ашиг өгөөд идэх те. Түүхэн юм үзэхлээр тий. Түүхий давж дэс нь гаргаад гэдэг бизнес хийгээд эхлэхгүй юу те. Ерөнхийдөө. Тэгэхээр энэ дээр нь манай ноёдод очиж мартчихсан. Тэндээс нь юм аваад тэгээд мөнгөний ихтэй зэрэг өөрснөө хошуундаа юунда татвар ногдуулт болсон. Өөрийнхөө авч хэрэгсэн юмдаа одоо яасан. Одоо чимээ хамтарч өрөхөд чи бол одоогийн ханшаар тоолоход нэг $2,000 болчихж байгаа. Пүү. Ашиг чинь цаанаас уг нь татаас аваад байгаа шүү дээ нөхөр. Татаас авч байгаа. Татаас хөндөр. Одоо яг цолныхын дагуугаар жил болгон татаас өгнө. Тэр өгч байгаа татаас яг өгөхтэй зэрэг юу яа. Пүнлүүг нэрлэж байгаа юм чинь салин гэдэг нь тустай шүү дээ. Пүнлүү гэж өгч байгаа. Хэрэгэм зэрэгтэй сайхан ноён гэж өгч байгаа. Тэгэхээр 2000 лан гэж байгаа юм. 2000 одоо юу Чингван Жунгван гэж байна шүү дээ. Доошгоо явсараад гүнгэх бол 100 лан өгч байгаа юм жилд. Хоёрдугаар тэр бичүүрэн бичсэн бас их сонин дүрэн байж. Эндээс цагаан сар болдох юм яа гэхээр Манжи хаанд өргөл өгнө гэдэг одоо хамаг юма бариад очсон юм байна.
Одоо нэг зэрэг нэмхийн өмнө шиг. Тий, зэрэг нэмхийн өмнө шиг очдөг юм байна. Аа. Тэгэнгүүт тэр чи одоо Монголын оюутнууд одоо нэг хамтарсан төр барьж байгаа усад нөгөө төлөвөө бас аргалаад бас төмөр ойртуулахгүй байж байгаа шүү дээ тий. Тэрийг тоолоод тэгээд өөртөө 3 дахин нэмж эргүүлж өөрт нь шагналдаг байхгүй да барьдаг. Тэг бичвэрийн номон дээр одоо нэг имбүү өрөөл тэгээ 3 имбүү болгож өгнө гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энд чинь хамгийн мөөнөр тий. Тэр нь амар том бизнес болж байгаа байхгүй. Тэр бүр ашигтай уран нуурдаг бизнес. Шууд уран нуурдаг тий. Яг тэр үед одоо хятадын хамгийн анхны орос судлаач Бичүүрэн гэдэг хүн хятад амьдраад энэ тухай маш тодорхой бичсэн тийм ээ. Монголоор бид нэр орчуул тавьсан шүү дээ тийм. Тэгээ энэ бол бүр нэг сайхан тэгээд уралдаал тийм. Гэхдээ ердийн ард одоо бас арай манжиханд бараалахгүй шүү дээ. Тэгэхээр нөө хэрэгэм зэрэгтэй улсууд чинь энэ бол сайхан явлага байгаа үү? Тийм биш тий. Цаадуул нь ерөөсөө ингэж өгөө сурталсан. Тэгсэн мөртлөө тэр нь багтцсан шиг эндээс пүүсүүдээс бахан зээл аваад авсан зээлээ ардуудаар төлөвлөдөг. Ийм мохот тогтолцоо гэсэн байхгүй. Тэгээд ховдыг чөлөөлөх хөтөлбөрч 12 онд боллоо. Монгол улс эндээ яатсан тийм ээ. За манай ойртууд бол халахууд юу ч хийж магадгүй заавал тийшээ орж яхад байна яах бол таа гэдэг ингээд. Тэгээд ховдыг чөлөөлөхөөр явсан. Хатанбаатар багсаж манлай Булганаас Хатанбаатар. Улаанбаатараас гарч байгаа. 25 зэрэгтэй гарсан. Бүр 25 зэрэгтэй гараад манай хүн ховдод очингуудаа сэрэг татах гэсэн түү юм ааштай хинч олдохгүйсэн байхгүй. Тэгсэн нөгөө дамбиж агж байсан шүү дээ. Тий. Ятте бүсүүдийг дээрэмдээ. Одоо тэр хиний наман дээр пүүс дээрэмдэх сургаар уулын орой хачууд уулнасаа бөөнөрөө буугаад ирлээ гэдэг. Яг хөвдрүүлэх 5,000 зэрэг тавьсан. Пүү. За тэд нар яг нэг хуучин арга барилаар үзсэн үү? Хуучин арга барилаар. Гандар дээрэмжүүл уваагаад авъя. За тэгэнгүүт зөндөө хөртөө ноёдод яасан гэхээр дансан штайгаар. Бүх дансан штайс. Пүү. Тэ. Дэмжин ажиллагч Fuel Way powered by Dinner Lady. За ингээд өртөө болчлоо. Саяхан ч бас данс шатан мата гэдэг бас тийм. Данс шатан гэдэг сайхан юмтай. Одоо компьютер шатан гэж хэцүүлдэг. Яг үнэндээ. Артаа усгал яллаа. Манай сангис ч дансан боллоо. Аяар нь уусаад иргүүлсэн. За мөнгө Оросудаас гуйгаад Оросууд чинь баахан зэвсэг өмсөг өгнө мөгн энтергээд ардын усгалын хийж ажилласны дараагаар Чавсэг нөгөө явуулсан шүү дээ. 22 онд чи яваад чадвар чи баахан зэвсэг өмсөг шилдэм амарсан. Чи олоо тэргэсэн чинь бити гуцчээ манай өгсөн зэвсэг хэний эсрэг яаж ашиглах бид нар яаж мэддэг манай шалт бачаа хүрээдсэн байхгүй юу. Тэгээд анзаа чи энэ улс чинь бас мөнгө хэрэгтэй биш үү? Мөнгө яах юм бэ? Мөнгөгүй явсан тэгэхээр Оросд өгөхгүй болохгүй хятад осчгүйсэн байгаа. Өгөө. Чи юу яачих? Түрүүнийхээ өрний асуудлыг одоо ядах нь ярилцаа тохироодох юм. Нөгөө шатаасаа. Шатаасаа гадна өр зөндөө. Бас. Энийг яхаа ярьчих яа гэж байна. Юу ч тэгээд мөнгө зээл аваа зээл бол ч гэдэг. Яа манай хүн эргүүлээд нөө өөрийг ярилцахын тулд татвар ярьж эхлэхгүй Оросоос тий. Хөөе татвар өгөөд мөнгө суглараад мөнгө сугларсны нөгөө тэгээ нэмэлтээр аваад гэсэн. Түүхэн дээр өгж өчөх хөхтэйг Шанхай хятадуудын мөнгийг төлөх гэж гүйжсэн гэж хэрэг төрөд дуучдаг байхгүй. За манайд маш олон орны чөлөөтэй бүс 28 хүртэл ажиллаж ирсэн. Одоо Польшийн, Чехийн, Югославийн, Английн, Америкийн, Францын тийм ээ. Нидерланд. Нидерланд бүгд л байсан. Тэгээ нийтдээ нэг бүгднийг нь Оросууд төрөөргөлтийгүүтээ бүгднийг нь хөөгөө гаргачөө.
За ангингууд дотгошгоо одоо мөнгө болчихлоо шүү дээ тий. Дотгошгоо дайрч гисэн. Хөрөнгө хураах 1-р комисс, 2-р комисс аль өдөр авдрын нохоо зураг мөргөн биш. Юу дээр болон бай. Нөгөө бурхнуудын хураагаад. Одоо цэнд үнгээс 6,000 төгрөг бэлгээр хурааж авсан гэдэг. Цаана нийт хөрөнгөний аваад 6,000 төгрөг гэдгийг би чамд зүгээр тайлбарлая. Төлөв 50 мөнгө хамгийн бүдүүн шар 10 төгрөг байсан юм да. Тэгэхээр наач ямар хэмжээний мөнгө хураасан харагдаад байгаа байхгүй. Амар шүү дээ. Улсын нийт төсөв 17 сая төгрөг байсан. Ерөөсөө. Ер нь тэгэхээр чи ханшны асуудал болохоос төгрөг гэхээр одоо тийм байдаг юм бол байхгүй шүү дээ. Нэг бол 90 оноос сайн мэдж байгаа төгрөг яаж зохион өөрчлөгдөж байгаа юмнуудыг тийм. За ингээд нэг сайхан юм боллоо. Энэний дараагаар 37-8 оны хядлага боллоо. За хядлагаар баригдсан улсуудын гэрэг дээрэмдэж эхэлсэн дээ. Энэ яасан юу гэдгийг Оросын төлөөлөгч Головчиг Монголын чавлсан 2 хураагдсан хөрөнгийн дуртайг нь авч яваад байна гэсэн одоо тийм атаас үтгэ. Чи тэр айлын гэрээс нь хөөж агаад бүх юмнуудын цуглуулаад энэ дээр нэг газар овоолоод ингэсэн байдаг. Нөгөөдөө өөртөө гоё юмнуудаа өөртөө дуртайгаад авчдаг байхгүй зүгээр очиод яваасан. Тэгээд одоо юу авсан өгснийхөө бичиг мичгийг ч өгөхгүй шууд аваа явчихад байна гэсэн одоо тийм Москвороо бичсэн бичиг байд. Өөр дахиад нэг сони юм бэ. 38 онд нөгөө хятлагын чинь гинтхэн зогсоолоо. За дотоод яамныхан бол өстой арай хитэрсэн байна. Тэ? Гэмгүй улсуудыг олныг авсан байна гэд өөрсөө ядч эхэлсэн л дээ. Гэхдээ яасан гэхээр ингэсэн. Чавсгийн дотоод яамныхын цуглуулсан дээр байдгийг. Одоо та нарын одоо улгай дээр мэр хэвтэрлээ шүү дээ. Одоо тэгээд та нарын чинь гэхдээ зөвчд одоо яамны нэр одоо энэ байгууллагын нэр унам. Одоо энэ чинь нүдэ хаанаар өнгөрөхөөс одоо өөр яг анх хулгай дээр мэдвэн өөрөө эхэлсэн шүү дээ. За ингээд улсаар мөнгөчгүй юучгүй болчлоо. Хэдэн мөнгөтэй улсуудын хураагаа даалаад ингээд босчлаа. Нөгөө хон мөнөө хувааж идцгээ. Ингээд дараа нь юу болсон гэхдээ зэрэг тэр юу гэж юм гарсан. Их сонирхолтой цөмрөө ядуу өхөнгөө болчихтойгоо зэрэг улсын юм болгоод энэ моог нь утчих гээд Жамбал дөржийн хар хууль гэж гарсан. За тэрэн дээр чинь бол шамшигдууд юу энэ тэрийг бол өстой халаад өгнө гэдэг л гिचний олон хэлмэгцсэн санаа өөрхий ялангуяа нөгөө хөдөөний агент магентын захирал махирчдаг пидгээл гинтгэн тооллох гэдэг хэдэн төгрөг дотдог чи ийдсэн байна пад буудаа ичдэг дараагийн хүн үрцгээд үзчихад гүй эн чинь зүгээр бүртгэхдээ буруу бүртгэсэн байна шүү дээ ямар ч алдаа алгад өөрхөө гэж буудчихсан шүү дээ яана нэг юм болоод за ингээд дараа нь үргэлжлээд яасан гэхдээ зэрэг чинь бол бүх малын хураагаад авцсан тийм ээ 59 онд үйлдвэр өшөөлөг байсан гэж чинь улсад нийлүүлээ аячсан. Ингээд одоо шинэ үндсэн хууль гараад систем систем манай улс бол ерөөсөө тийм элдв бүлжигч анги банк байхгүй одоо ерөөсөө Монгол улс маань бол ажилчин анги малчин анги сэхэтэн гэсэн юм гурван сайхан тэнцвүүхэн болчихлоо гэсэн. Тэгэнгүүт бүгдээр улсын хэмжээ эзэнгүй өмчлөж байгаа байхгүй. Тийм ээ. Хулгайлах гэж алж эхлэхгүй эхлээд ерөөсөө шууд ч тийм 1964 оны махны хэрэг гэж байдаг. 7 нөхөр яасан гэхдээ зэрэг ингээд махкамнадаас махыг аваад жин дээр ажилласан байхгүй. Дагуур нь хөлөө хийдэг юм уу яадаг юм бүү гэдэг. Нийт 25,000 төгрөгийн юм нийлж хоссон байдгийг. Тэр үеийн ялаар 7 хүний 4-ийн цаазаар аваад би одоо жоохон багтаа уншижсэн 64 оны махны хэрэг алтан гэрэл дашцын үг нарыг буудан хороо энэ төргээл гарч ирсэн. Нөгөө төлд нь 25 жилийн ял өгсөн. 3-т нь 4-ийг буудаад алдсан. За энэний ойлголтоор яасан гэхээр улсын юм болгоо ийдгүй юм байна. Гашрааж шүү дээ. Гашрааж байгаа. Гэтэл хэдхэн жилийн дараа 70 онд кондуктор хэрэг гэж гарч ирсэн. Хэвлэх үйлдвэр дээр нөгөө юуны
Билет үйлдвэрлээд яг тэрийг худалдсан бол 2 кондуктор байдгийг. Тэгээд хоёулаа эмэгтэй хүн л дээ. Хамаач нэг хуйлтай ш эмэгтэй хүнээс арахгүй гоочлаа за. Ингээ сая төгрөг өгсөн байдаг байхгүй. Нөгөө төр нь 25 мянга. Энэ төр сэдхэн жилийн дээр сая төгрөг өгсөн байдаг байхгүй. За яг хөө мэдээч хэрэг нөгөө герман төгссөн сайхан инженер байла нэг шөнөөр авчид нөгөө билет үйлдвэрлэдэг. Тэрийг шорт хийж байгаа тэнд нь өхүүлээ тавьчлаа. Башингэрийн хураалаа. Хоёрыгоо шоронд хийлээ. Нэмэр байхдаг. Эзэнгүй өмчрүүл дараад иддэг. Хаасаа хулгай. Их баг том жижиг цөмөрөө сая төгрөг хусаагүй л дээ зүгээр ингээд хусаад болчихдог. Нэгтгэг зэрэг нь 70-аад оны дундор социалист өмчийг нүдний жижиг мэт хайрлна гэдэг. Байшингийн дээврүүд дээр одоо л байдаг шүү дээ. Нийтийн өмчийг нүдний орнуудад эзгүй газар бас тийм ээ. Хатан дээр өчи аялсан байдаг бас. Би сүүлдэн тэр юу дундговын говь ухтаа суман дээр очив. Байшин болгон дээр энэ байшингийн нүдлэн хамгаалагч нь ярав дорж энэ тэр том будгаар авчихсан. Төвөрөө уралдаж тогтоол гаргасныхаа дараа туйлын гэдэг үг нэмхийн тулд төвөрөө дахин уралдав гэл ингээл эмнэлэгт хүн ирэх гээд очихтойгоо зэрэг лоозонгоо чи уншиж ингээд үүдэн дээр нь шалгаад уншуулдаг болсон. Аминдаа бүгдээрээ социалист өмчийг л хайрлаад байх юм бол хулгайд байхгүй болчихно гэж үзээд байхгүй. Тэр чинь угаасаа тийм биш ээ. Би уламжлалаас нь ярьлаас энэ ард түмэн дээр байжид ингээд тогтцсон нэг юм. Дээрээс нь эзэнгүй өмч байж. За энэ тэндгүй бүх өмч эзэн гэж штэ. Би бүр нэг сонин сонссон шүү дээ. Махны одоо мах комбинат ашиглалтанд ороод тэгээд чинь чехууд ирсэн юм уу? Хаанхууд ирсэн. Германчууд. Тэгсэн чинь амар эрттэй хутга байсан гинэ. Тэр мах яадаг. Тэр хутгыг бол ерөөсөө тисгээдгүй байсан. Ерөөсөө байж байгаа л хутга байхгүй шүү дээ. Гүй чи араа ингээд мах комбинат гэдэг консерв гэхэд зад хэрэгтэй байдаг байхгүй. Хатнаас оруулж ирсэн зад гэдэг юм. Задын бүх мах комбинатын чинь хажуугаар нөгөөх болгонтой хулгай хийгээд тэгэхээр зэрэг задаа цөмөрөнгө нунтаглаад тэгээд дээр нь баг арай хор ус байгаа. Перч мөр чигэлгээд хожоод хүн тулгай хийх. Тэгсэн ч гэсэн хулгай хийдэг л байхгүй. Ашиглахгүй ч гэсэн. Ингээд сүлд нэгэд бүр ингээд улгаанч дэлтгэе боллоо юу нь боллоо гэхдээ гавтахад энэ олон авсан арга хэмжээний дүнд бүгдээр сайхан ядуу болсон шүү дээ. Тэгэхээр авилгын хэмжээ бол ерөөсөө архир хэмжигдэх болсон. Оо зүт. Нэг 2 жил архив байгаа дуучхад бол одоо бас хотын захиргаан дээр бол одоо нэлээд хэдэн удаа танилцаад нэлээд байр хуультай хүнтэй яхад бол дан одоо архиар байр авчиж болдог байсан шүү дээ хөө. Ягдгүй л байран дахиад өөр хэнийгч биш тийм ээ. Тэгэл нэг хуваарлдаг тийм ээ. Тэгэл тэр юун дээр хуваарлдаг нэг юм систем. Хүүхдээ архиар гадагшаа сургуульд явуулж ирсэн тохиолдол байдаг юм шиг. Оо тэр амархан. Жаахан баянгууд нь юун дээр ажилладаг болцсон. Хүүхдийн фонд гэдэг сайхан юм гарлаа шүү дээ. Тийм, пилото байгуулсан. Хүүхдийн фонд. Тэгэхээр тэрэн дээр ядгүй хөхтэй зэрэг улсын төсөвчин одоо хурц ядж байгаа 70% Оросоос зэлж авч байгаа шүү дээ. Тэгж ярил. Тэгээд нэг юм тэр яманд энэ яг тэрүүгээр ийм хийж өгöd гэж төсөвчүүл хууль шүү дээ. Тийм. Ардын хуралтай байсан жилдээ нэг удаа хуралдаг төсөв нуталдаг байсан шүү дээ. Өөрөө байхгүйсэн. Тэгсэн филатовын ч олон нийт байгаад хандиваар голно тий. Хандиваар усч юм. Тэнгүүт хамгийн эхлээл төмөр замаас гисэн тэгэл дараагаар нь ингээл яамтууд 100 сая төгрөг барьж яваад авчиж байгаа. Тэр нь өөр юм зорцуулагдах ёстой хуульчлагдсан юм байгаа шүү дээ. Тийм үү? Эндээс дарган сайдны шидэл бөөнөр нь аваад авчиад авгаад авчихдаг. Авгаас үрдэ бүр дээрвч болчих. Танах ягаад ханд өгөхгүй байгаа юм те. Ингэх юм бол манай хүн ажилласаа усгахтана. Тийм. Одоо бүр систем үүсчихсэн. Одоо бүр сайхан одоо хүүхэд мөхөд дараад өстой бүр амар гоё мэдсэн гэдэг үндэ бол төрийн авилга төрийн дээрэн байсан шүү дээ.
Яаж тэрийгээ тэгээд аргалдгийг тэгээд одоо танайх одоо энэ улсын төсвөр батлагдсан ийм үйлдэлүүдээ хийсэнгөө мөнгө чи яасан? Хүүхдийн фондод өгцөө. Яа. Тэгвэл одоо яа чимээг өнгөрдөг. Хүүхд гэдэг нэртэй байдаг чи амар байхгүй. Хүүхдөнгүүч бүгдээ заа гэж чимээг болж байна. Ийм том дээрэн болсон шүү дээ. Чи одоо энэ бол дахиад нэг авилгын том хэлбэр. Яг эн чинь өөрөө 90 хоноос хойш сайхан уламжлагдаж ирсэн. Ерөөсөө л уламжлагдаж ирсэн. Яг хөө цааталтай уг суураасаа одоо мянган жилээр хэмжигдэх хэмжээний нэг юм явсныг бид авчгаа ярьлаа шүү дээ. Түүхийн материал ухаад ах юм бол зөндөө юм гарна. Ийм юм. Ингээд 90 он гарлаа. 90 он боллоо. Сайхан эхэлсэн. Бөөнөрөө тэнцвгүй ядуу төмөр артаагаа хэлж байгаа шүү дээ. Энэ яга нэгэн таслуур гэдэг байгаа ч уг нэг шудраг юм болсон юм аа. Уулна. Одоо тэр үехээр бол нэг өмчийн тэнцвгүй байгаа. Хоёр дээр төгрөгчлөө тийм ээ. Хэмжээний юм тоологдлоо. Одоо нэг жигтгэн сайхан ингээд толон таргаад өгч яа тийм ээ. Ваучер гэдэг байгаа толоод. Хуваач юу. Одоо энүүгээр юмнуудыг хөвчилж авнаа. Тэгээд эн чинь бол яг ийм овчлж болол нэгдүгээр хоёрдугаар гэсэн хоёр том хөрөнгөний эргэлт байх хэрэгтэй байхгүй юу. За энд чи зориулаад энэ юугаа байгууллаа. Хөрөнгөний зах юугаа биржээн байгууллаа. Бямсургийн засгийн газар нэг жил тагс болсон уу яасан дараагийн засгийн газар гарсан. Хоёрдугаар зах зээлийг явуулах бац. Хоёр дахь зах зээл дээр хувьцааг нь гаргав. Хоёр дахь зах зээл дээр над чинь жинкнээсээ борлогдож хүмүүс жинхэнэ хувьцаатай болоод их хэвтэй байхгүй юу? Тэгээ нөгөө үн мөн чин дээшээ доошоо яваад. Тэгин. Одоо яасан гэхдээ төрөөс хава шил архинаас өгч гэсэн. Хоёр дахь зах зээл байхгүй юм чи яах юм бэ? Энэ чи баллаа хийсэн юм дараагийн. Яг энэ 1072 хувьцаа шиг юм болсон байна. Яг энэ шиг одоо энэ ухаан хийж байгаа л энэ. Тэгээд Батболд өгсөн үү? 1072-ыг. За 9 онд өгсөн үү? Би тийм бодож байна. За тэрийг бас сайн санахгүй. За 15 жил өнгөрлөө те. Худлаа л яваад байгаа байхгүй юу? Хоёр дахь зах зээл нэгдэг бол хэн юун дээр хаана ямар юм борлуулах юм бэ? Тийм шүү дээ. Тийм байгаа бол цаацаа ярьсан. Ийм дээрэн болж ясныг би чамд хэлээ 1946 онд энэ одоо дараагийн театр чи бол залуучуудын театр гэж байгуулсан шүү дээ. Тэгээд бүгд цалингаас ханд өргөдөг, дээрээс нь хагас утсан сайжруулах нөгөө залуучууд зөвөрөө өөрснөө суваад нэг хийдэг. Дараагаар нь облгац гэж юм таасан. Тэгээд тэр облгац нь бол мөнгө чинь буцааж өгнө гэсэн нэг юм том айл болгонд байсан манай ач гэсэн ингээд байсан. Тэгэл дээдлийг нь 100 төгрөг, 50 төгрөг, 25 төгрөг гэдэг ингэсэн. Мөнгө нь ургаад авчихсан. Цалингаас нь. Нөгөөх нь 20 жил болсон уу, 30 жил болсон уу? Тэгээ нөгөөх нь ямар ч хэрэг байхгүй, айлын авдранд байгаа нь хулган нэдүүлээ. Тэгээд яг нэг жаахан аригчингууд ихтүүрийн өмнө барьчихсан 100 төгрөг нэхэ 3 төгрөгөөр өгнө шүү үгээд ингэ барьсан юм. Тэ? Ямар ч үн цэнэгүй зүгээр дээр юм байхгүй те. Төрийн дээр юм байхгүй. Өгөөч ингэ л өгч. Тэрнтэй адилхан тэр ягаа нөгөө дасварчтай болоод нөгөө 1072-чтэй болоод ингэж явж байгаа байхгүй. Чи хүмүүсийг иргэнийг тийм ээ. Чи өөрийнх нь өмчин бол одоо үн хөргөж зарна уу, шил архинаас өгнө үү, өөрсдийнх нь асуудал шүү. Яг үнэ. Тэр захисал чи явагдахгүй бол чи тэгсэн чи энэ чи ихгүй. Үгүй хоёр дахь зах зээл рүү гарчвал энэ баячууд нь бүгдийг хураагаад авчихна. Гарахгүй. Яг хүнд 1072 л авах хэрэгтэй гэсэн бодож шүү дээ. Яг нөгөө облигаци чи юм явж байгаа байхгүй юу? Чи тэрийг ингээд ашигладаггүй, барьцаанд тавьдаггүй, борлуулж болдгоо юм бол нач чиний өвчсөн шүү дээ. Яг үнэ. Чи анх нэгдэл байгуулахтаа авсуудын малыг хурааж аваад бидний дундын өмч гэж хэлж чад. Нөгөө малынхаа малаа аваад гаргаад идчихсэн байх бол шорын өвчдөг байхгүй юу? Тэгвэл тэр ямар дундын өмч өөрийнх нь өмчийг буруух зарлуулах юу их хэрэггүй. Өөрийнхөө өсгсөн. Тий. Бүр айгүй болвол нөгөө хавар нөгөө ишиг мишгийг өөрөө төлөвлөсөн. Алтан мажик гэж сонсч яасан уу 90-ад оны үед их сонсогч яасан. Үгүй. Хинтээ аймгийн хүн л дээ. За. Тэгээд тэр энэ яг энэ юуны хэрлэнгийн гүүрүү штэ. Тий. Тэрэн дээр чинь жолооч нар гэдэг багхгүй юу? За. Тэгэхээр манай хүн толгой ажилласан. айлч нь бол одоо хон
юу л 50 малчууд 70 чинь долхноо үржээд илүү гарна да. Тий. Тэр илүү гарсныгаа лоурийн үнээр нэгдэлтэй бодлох хэрэгтэй байхгүй да. Тэнгүүд нөгөө гүүрний хажууд байгаа хүн сайхан жолооч нарт өөрийнхөө үнээр зардаг байхгүй. Өөрийнх нь мал шүү дээ. Илүү гарцсан. Тий. Нэгдэл өгснөөс ашигтай байгаа шүү дээ. Нэгдэл чинь зүгээр сулчиж байгаа юм чинь. 3 төгрөгөөр гэлийг авчиж байгаа юм чинь. Наад чинь жолооч нарт гүүрээр өгч байгаа жолооч чинь наад чинь 7 төгрөгөөр авах шүү дээ. Тий. Маханд очрлохгүй амар. Шорон. Алтан бажигшин тэрүүгээр их алдартай өшөд зүгээр л өөрийнхөө малыг зарснаас болоод шорон болсон шүү. Яа. Манай хүн баяжчихгүй юу? Тэгэл зараад тэгнь. тэгээ баригдсан шалтгаан хийхгүй юу? Алтан цаг зардаг байсан. Бүр зүгээр дэлгүүрт. 1100 төгрөг. Аимшигтай мөнгө шүү дээ. Нэгдлийг гişүү мөчүүчээр бол одоо өрхөөрөө 40-с 60 төгрөгийн сэлэнтэй байсан шүү дээ сарын. Өрхөөрөө шүү дээ. Тэгэхээр чи жирийн ажилтнаас бараг 10 дахин баг цалинтай байсан шүү тий. Тий. Тэгэхээр манай хүн 1100 төгрөгийн алтан цаг аваад зүчихгүй юу? Ее. Тэндээс сэжиглэгдээд энэ одоо хаанаас 40 төгрөгийн салинтай авгаатайгаа нээлжээд мөртлөө хаанаас юм гээд тэндээс алтан мажиг гэдэг гарсан байхгүй. Хашрын. Алдартай хүн бас одоо нэг атуурхаа нөхрөл хэлж л дээ. Энэ одоо алтан цаг зүгээд яваад байна. Алтан цаг зүгээд байна тий. Энэ бүр их матад эхлэхээр энэ хажи ойлынхан айгүй их таргалаад байна гэдэг матаас үхэл очдөг байсан гэж. Тийм үү? Онгоолтой орсон байна тий. Тий. Дэмжин ажиллагч Few Way Powered by Dinner Lady. Ийм байдлаар 90 онтой бид нэр юм золгосон юм аа. Ерөөсөө нэг ийм уламжлалтай, юутай тийм ээ тэгээд энэ чигээр голдуу тэгэл авилгыг үүсгэх нөхцөл дандаа л төр байхгүй тийм ээ. Дандаа л төр. Ингээд анхны авилга гэж нэрлэх үү, одоо юу гэж нэрлэх үү, бас л төрийн ил оролцсон. Тэр үед чи бид нар 2000 он хүртэл бол за 90 он хүртэл бол ухаан эргэлж байгаа бүх юмнийхээ 70% Оросоос тэл авчдаг байжээ. 90 оноос нь олон улсын валютын самман юмнууд тэгээ хандлагчдын зөвлөгөө гэж игээд 2000 он хүртэл чинь 2004 он хүртэл хандлагчдаар явсан. Япон. Тэгээ бидний хэрэгжилж байгаа бүх юмний 40% бол хандлагчд гаргадаг байсан. Япон ихэнх нь гаргаад байдгийн шалтгаан нь бол Азийг хариуцсан том банк, Азийн хөгжлийн банк гэдэг чинь бол Япон, Филиппинд төвтэй гэхдээ бол хамаг хөрөнгө оруулалт нь Японоос байсан учраас Япон даагаад байгаа шалтгаан чинь тэр л дээ. Ингээд энэ 40% дээр чинь бид нар ажиллаад эхэлсэн анхны гой юм очивол манайх ч нэг тог байхгүй ороо болгон тог тасалдаг байлаа. Нөгөө Орсын юм чинь орсууд чинь мөнгө өгөө болох мөнгөө нэхэд бүр алах гэж эхэлсэн л дээ. За энийг чи босгож ирэх гэж бол ерөөсөө бүр тооцоогүйгээр асар их мөнгө орж ирсэн. 4-р цахилгаан станц 3-р цахилгаан станц чи босохгүй болохгүй надад энэ генератор чинь солино энийг чинь юу яан тэрийг чинь юу яан гэдэг орж ирсэн. Тэгээд за энэ төр чи бол гоё их үуч эхэлсэн. За сайхан усууд очдөг юм байна. Би тимийн болоод ирнэ, ийм болоод ирнэ. Бараг л ангар гаргаас юм болж ирэхээр тэр болоод ингээд туучих. Чи нэг нөхрийг санаж байгаа бах. Сүүлд нэг баахан мөнгө нэгэд одоо 90 сурвалжж байгаа гэдэг одоо бол Америкт байгаа нөхөр нэг намын дарга болчихсон. Тий. Тэр намын. Тэр хэвлэлийн баг хурлаа. Би одоо зүгээр л болоод өнгөрсөн юм хэлж ш. Гэртээ хэвлэлийн баг хурлаа гэж. Бас нэг 3-4 сэтгүүл төвчрөл тавьчихсан. Зургийг аваад. За би бол одоо лаглагын студиудаас одоо том зээл аваад одоо сайхан хангаад тэгээд одоо сайхан дараагийн одоо акцаа хийх гээд ингэж ясэн чинь Ард банк надад мөнгө зээлхээс татгалцлаа.
Тэгэхээр миний ажил бол одоо цахилгаан станц дээр хийж байгаа энэ том ажил бол нууж ийн гэсэн үг. Ийм учраас би тэднээс авсан өрөө төлөхгүй. Йоо. Мэдгэж байгаа зүгээр гэрээсээ хавлын мохор идэж байгаа мэдгэж. Яах ч болохгүй тэрийг. Гүчи юу солиор өдөр барьж байгаа шоронд их гэжтэй байх ёстой байдаг. Эндээс эхэлсэн ерөөсөө юу ч. Дараа нь гаднаас их тусламж ирсэн. Хятадын 50 сая юаны бусдгүй тусламж гэж авч ирсэн. Нэг л хүнд өгсөн. Германы 10 сая дойч маркны тусламж ирсэн. Тэрийг бас нэг л хүнд өгсөн. Тэрний дараа нь 96 онд банкны татагдсан богдгоот бүх баримтуудаа бүгд устгацсан байна. Шууд банкудад өгчөж байгаа юм байна тий. Банкудад биш. Зүгээр одоо сайхан бүлтгэл шүү дээ. Ийм гоё юм хийх гэж байгаа гэдээ дахиад ордог. Одоо би зүгээр ил гарцсан хэлээ. Боингийн жагагийн Японоос зээлж авсан 18 сая доллар гэдэг би тий. Тэр үчид. Тэгэд тэр нь засгийн газрын баталгаатай байгаа байхгүй. Сангийн яамны засгийн газрын баталгаатай. Тэгжиж өгнө шүү дээ. Тэгэхээр дөөсөө нөхөлтөйснөх хэрэгтэй гэж тийм үгээд өгөхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Сүүлд нь нөгөөдөл мөнгө өгөх боо юм болов. Тэгсэн засгийн газар болтлаа, сангийн сайд нэлээ, ерөнхий сайд нэлээ шүү дээ. Наач хотлоо ирч хөдөлж. Нөгөөх нь юу гэж мэдгэцэг. Жасаргата надаас өчнөө госчом авдаг шас. Яа наа. Гүбүр сонин мөнг зурагт мөрхтөр хэлсэн үг шүү дээ. Би энд нэг хүний нэр энэ төр хэлээд амиргүй л да би зүгээр улаанцан болоод өнгөрсөн юм л хэлж штэ. Ийм юм болж өнгөрсөн. За 90 оноос 2000 он хүртэл тий. Тий. 2004 оноос. За улс маань бол одоо 40% нь гаднаас хангалаач гэсэн бол гуйлагч байсан үнэндээ. Энийг бас нэг чөлөөт зах зээл болоод үн мөн чөлөөсөө чи өвчнөд бол дорхноо дэлгүүр мэлгүүр дүүрэл тийм нэг давсаа дүүрэл тий. Ингээд дүүрээд эхэлсэн л дээ. Гэхдээ хомсдолтой. Хомсдол боон хомсдол. Ийм учраас улсын төсөвч бол ерөөсө 270 сая долларт явдаг байсан шүү дээ. Ерөөсө Жавастай. Хэдэн он? 98 оны улсын төсөв би 280 сая доллараар байсан. Монгол улсын үндэсний үйлдвэрлэл 1 тэрбум хүрдэггүй байсан юу? GDP чи 1 тэрбум хүрдэггүй байсан. 280 сая доллар чи яа. Манай ерөнхий сайд гадаад яамны сайд нар 90-с 2000 оны хооронд Монгол улсад хөрөнгө оруулаач бид нар бол уул уурхайн болцоо ихтэй гэж бодсон та. Хэлсэн үгийн толгойд 200 удаа энд гадаадд дотоодд мэдгэсэн байт. Хинж орж ирдэг. Орж ирдгүү хэдэн шалтгаан бас нэгдүгээр энэ үл мэдгдэх орно. Яах юм бэ? Тийм шүү дээ. Тий. Энэ Африк, Латин Америк орнууд хичнээн ийм гачин сахалаа уурч харах гээд. Хоёрдугаар асуудалчууд бол ийм байд юм аа. Дэлхийд дээр ордууд ашиглагдаад дуусчих үед бол хайгуулан дээрс хамаг мөнгө орж ирдэг байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд бахан нээлт гардаг. Энд ингээ хандсан байж хахад бол ноолуур усыг ажиллах. Хандсан байж хахад тийч мөнгө өгдөг газар байдгүй байхгүй. Тийм тий. Ноолуур ус тэ. Нийтдээ ингээд ноолуурчууд их цөөхөн газар хийдэг. Ерөөсөө Иранд, Хятад, Монголд л байдаг л эцсүүд энэ яманы ноолуурч. Тэгээ энэ үйлдвэрчүүд бол баахан түүхий тудалдаж яваад амбаараа дүүргээ ажиллаа штэ. Тэгээ дахиж авах болгоод ноолуур таашаан авчдаг байхгүй. Энэ дундраад юм уу дуусаад эхлэхэд нөгөөдөл чинь дахиад ноолуурд гарна. Тэнгууд ноолуур өсчдөг байхгүй. Одоо энийг бол тэр үеийн болоод одоо энэ малчин юу тэр бол сайн мэднэ. Зэсийн үнжсэн ийм синусоидоор явдаг штэ. Зэсүүд бол ер нь гол түүхий дүүд унаал өсөөл явдаг өөрөө тийм үү. Тэгээд тэр үед экологийн хайгуулгаар мөнгө гаргадаг газар байхгүй болчихсон байхгүй. Тийм учраас компаниуд гаргахгүй тийм учраас нөгөө Монголд манай дарга нар 200 удаа гуйсан ч гэсэн зөвшөөрөхгүй яваад байхгүй чи өөрөө тэрэндээ биш.
ерөнхийдөө 2004 оноос эхлээд шаагж эхэлсэн дээ. Нөгөө үед ч бол том компани сонирхол. За ингээд яхтаа зэрэг Монгол улсад ерөөсөө тэр бид нар чи зарах юм бол ерөөсөө юунаас өөр юм байхгүй шүү дээ удаархаас. Тэгэнгүүт орж ирж байгаа Монгол улсад орж ирж байгаа мөнгө чинь 8 жилийн дотор 10 дэх өсөв. Манай GDP 1 тэрбум 2004 он хүртэл шүү одоо доллар 1 тэрбум хүрдэггүй байснаа 12 он гэхэд бол 10 гаруй тэрбум доллар болсон байхгүй. GDP-г өсөлт 1000% гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Яацтай. За энийг дагаад юу болсон бэ? Гинт мөнгөтэй боллоо нэг юм. Мөнгөтэй болонгууд авилгын хэмжээ улсын GDP 10 дахин өссөн бол авилгын хэмжээ 100 дахин өсөөл. Хажуудалд нэг том эректэд гарч ирсэн. Бас нэг хэлбэр шүү дээ. Нөгөө л өвөг дэйцсэн маань дээр. За гэвчнээ одоо компаниудад тохон газар мазар мүлэн чөлөөтэй тохон орд өгдөг байсан. Нүдэ анжгаад нэг гад огч гэдэг яг үндэгээд огч ч юм уу мэрэгч ч юм уу зааснаар баахан газар ингээд аваад энэ чи шийдэх ухаан шүү дээ байхгүй хүрзээр байх ухсан байгаа юус гаширдв. Тэг арга зохиохгүй юм өөрөө. Аргыг нэргэжүүлсэн хүн бол их хурл дээр манай аврагал да. Уул усны усаг гол мөрнийг хамгаалах хууль гэж. Урт нэртэй хууль гэж. Хууль гэж. А тэр яг хөхтэй зэрэг урт нэртэй хуулийн хажуугаар 2 алхмын сан чөлөө 20 алхмын сан чөлөө ерөөсөө газарт гар урчлахгүй гэдэг юм хийгээсэн. Тэнгүүт ингээд арцайтл хэдэн зуун компани босоод ирж байгаа байхгүй. Хөөгч ч одоо ингээд болохгүй юм шинэ хуулиар мөнгө авъя. Нэхэмжсэн мөнгө бол нийт хэмжээ бол 7.5 тэрбум доллар хүрсэн шүү. За хин тэгсэн. Наа жаахан хөрсөөр ухаж байгаа юу ч гарахгүй болохтой зэрэг залхуу нь хүрсэн юм уу яасан тэгээд би одоо эндээсээ өгч. Тэгэхээр чи гол усны хаавга манай энүүхэд нэг шанд байгаа одоохон ширэгцсэнд байгаа л да зүгээр ихтэй бол байжсан. Бас л адилхан гол мөрөн шүү дээ. Гэхдээ мөнгө авъя. За ингээгүүт нөгөөдүүлэгчтэй чинь тусалдаг юм уу ажилдаг бол гол мөр хамгаалах 600 төрлийн бус байгууллага байгуулагдсан. Монгол 600 гол мөрөн байхгүй. Шантын нэмээч байхгүй. Энд бол усгүй орн шүү дээ. За энэ бол ерөөсө авгатайг нэгээд хоёулаа нийлээд төрийн бус байгууллага болоод ойрхон байж байгаа нэг газрыг бол шантаажилдаг юм уу эсвэл тэрэнд нэмэ хөөхөн энэ шандыг болгох гэдэг нэнийг одоо эндээс зайлуулж өгөөч гэдэг өөрсдөө хүсэлтээр хийдэг юм уу янз янзэл одоо хувилбар байгаа шүү дээ. Ийм хувилбараар бол ерөөсөө бүр юутай нэг талаасаа бол дээрэм а нөгөө талаасаа бол одоо энэ нинжа юу мууч тэгтэл бий болсон шүү дээ. Ерөөсөө зүгээрээсөө шууд. Нөгөө хүн яваалангууд араас нь баахан нөхдүүд ороод. Араас нь тэрэн дээр нь орж идэг энэ замрын маамрын энэ ч бол дандаа тэрэн дээр орж исэн өтө осооч шүү дээ. Тэдний тэр ярьж байгаа ихрнээ харилж байгаа гэж дахин онгон байгалийн минь ч шиг юу ч шиг ойлж мөйлөө. Ингээд авилгын хэмжээ бол ерөөсөө зүгээр сая доллараар ирдэг болсон шүү. Сая доллараар ярьдаг болсон. 90 саяын ганц өгөх гэдгийн хажууд бол тий. Чи одоо алдартай үг шүү дээ нэг нөхрийн. Гайлын газруудаар ингээд гайлын хариуцлагатай дарган ч бол гайлын газруудаар явж юу яадаг юм байна. Гайл байлч авилга мундаг болоо авчихсан шүү дээ. Баяжцсан. Тэгээд нөө даргатай ус татвархчих хэвчтэй байхгүй юу? Тэгээд дарга нь яваад явсны газар дээр өгсөн 10 сая төгрөг өгсөн юм уу да. Наадах овоон дөрөө өвч тавьсан гэдэг алдартай үг шүү дээ. Тийм үстэй. Санаж гэнэ үү? Тийч одоо 10% хинэл гэж сонсч ирсэн юм байна. Оо 10% бол одоо сүүлдээ гологдсон. Гуйлах чи 10% авдаг гуйлах чи. Гологд. За энэ ч бол ерөөсөө нийгмийг тэр чигээрээ аалцад оршиг баргасан. Авилга бол одоо ерөөсөө зүгээр тийм илэрхий зүйл болоод хүн болгон мэддэг. Энэ алтан маань одоо тэгж яриад байдаг. Нэг авилгыг жигсэж байгаа юм болоод л огж могоод энэ төр зурагтай тэгдэг юм.
цамц Яг момцоо уураад үнэндээ тодорхой ярих юм бол авилгыг буруутгах байгаа хүн байдгүй. Хаяглаггүй хулгайч бай. Бүгдийг хусаад надад юу оногдсон. Тэрэнд л өөрт нь юмгдаг учраас атаархад дургуун хүрээд байгаа болохоос биш тийм ээ. Ерөөсөө авилга авлаа гэдэг асуудал байхгүй. Чи энэ олон улсуудын яриаг сонсоорой. Энэ одоо төрийнхэн одоо энэ одоо их хурлын гишүүн сайд нар юу гэдгийг тийм ээ. Эдгээр авилга авч байна. Авилга аваагүй шудраг бид нэр хохирч байна. Уг нь авах хэрэгтэй байхгүй өөрт нь олдоогүй байхгүй. Тэгэхээр манай хүнд олдоогүй учраас шудраг байхгүй. Түүнээс биш ерөөсөө олдсон бол гусгал байхгүй. Өнгөрсөн зууныг айгүй сони юмтай таарад. Нэг ах сонгуулаар мөнгө авснаа их бахархангуй ярьж байна. Аах нь ингээ сонгуул өгсөн чинь ингээ 100,000 төгрөг өгөөчлөө нэг мөнгө зэн өгсөн тухай яриад. Үгүй аха та одоо наа чи буруу штэ ингээд санал маллаа худалдаад гэсэн чи. Үгүй яадгийн эдгээр авилгал авч жахад би нэг жоохон ч гэсэн мөнгө авсан яадгийн. Я баг намайг загнах маягтай юм болоод. Саяын чи жолоочийг сонсоо үзтээ. Автобусны жолооч. Тий. Үгүй яа 500 төгрөг авдгийг тэгээд хоолонд л мөнгө гардыг штэ нэг хэлбүүдээс гадах. Цомороо авч байгаа тэгээд би бол харин зэрэг даруухан тэгээд нэг жоохон манай нийтлэг мораль манай нийтлэг ёс суртахуун биш. Ёс суртахуунууд яг ижилхэн шүү дээ нөгөө хоёр чинь. Яг ижилхэн байхгүй. Тэр ихүү багууг л асуудал байгаа шүү. Нөгөөх нь бол болцсон байгаа юм чи бол бөөнөр нь хусдаг нөгөөх нь бас. За ингээд одоо цөмөр ингээд системээ ингээд эргүүлээд харъя. Төр гэдэг бол төрийн нийт ардамыг хуулиар болоод дарангуулыг ч муухай үгүй шүү. Шорон цэрэг энэ төр байгаа чи бол дарангуул тогтож байгаа шүү дээ. Тийм биш үү? Төрийнхөө хуулиар дарангуул тогтож байгаа тийм. Энэ ийм дарангууллаар бол энэ төрийн менежмент хийдэг газар. Энэ чинь болохгүй. Энэ нь болно тийм ээ. Энэ нь чөлөөтэй, энэ нь тас хоройтой. Зөрчих юм бол алан шүү. Хууль гэдэг бол сөхөө тавьсан заа зураг чимдэг банаад хэлжсэн. Ингээд авцсан юмныг давах юм бол тасгээ завчдаг. Тэгэхгүй бол давахгүй бол хуулийнхаа дагуугаар зүгээр ингээд сойлттой л байж идэг зүйл юм шүү. Чимдэг банаад их гоё зүйл хэлсэн байхгүй юу? Ингээд гаж байгаа байж таа гоё. Одоо нэг бол чөлөөтэй. Унаад ороод ирэхлээр нь нөгөөтгөө тавьчихсан. Тэгэхээр энэ юм маань хавтгай болохтойгоо зэрэг чи одоо цөмөр нэг юм л төгтэй. За ховчлсон нуруу муухай гэж байгаа муухай ч юу тай ч хамаалагтай. Нэг л зарчим үйлчилж байгаа. Хүн өөрийнхөө юмыг болгоо ихгүй. Яг үнэ. Бүр ямар ч тэнэгээс өөрийнхөө юм болгоо ихгүй. Гэхдээ өөрийнхөө болгоо идэг тийм тохиолдлуудыг бол улсууд бас ярьдаг. Нөхөр нь архинд ороод, гудамжинд гараад, тийм ээ? Хевсээ зараад. Гэртээ өчрээд, гэрээхээ эмийг хулгай хийгээд, тийм ээ? Эргүүлээд ихтэйгээр өмнө зараад, бүр нэг архичныг ярьдаг байсан. Нөхөр нь авгаан их том ундаг сургуулийн багш алдартай юм байна л да. Нөхөр нь архинд ороод, гудамжинд гараа явчихсан. Нэг ирсэн гэрээхээ бүрээсээ хулаа явчихсан байсан гэж тийм. Ийм тохиолдол бол одоо энэ бол одоо онцгой тохиол. Тийм бүр онцгойгийн онцгой нэг барай инжигшмээр юм байгаа тийм ээ. Түүс хүн өөрийнхөө хулгай хийхгүй. Яаж ч одоо бүр хулгай аргаар хөвчлөд авсан байсан чинь дараа нь өөрийнхөө хулгай хийхгүй. Гэтэл бид нарт хулгай хийж яадаг эзэнгүй асар хөмч. Улсын хэмжээгээр одоо ч нь бол шууд улсын төрийн засгийн газрын мэдлийн одоо тэр аймаг сумдын мэдлийн юм гэж байгаа шүү дээ. Тэрийг тооцоолгүйгээр зүгээр шууд засгийн газрын мэдлийн 130-аад аж ахуй нэгжүүд байна уу да. Хамгийн том нь одоо ухаан Эрдэнэтээс авахуулаад ярил л да зүгээр төмөр замын захиргааны станцыг те. Энэ бол түрүүн би социализмын үед яаж улсаа тундаг байсантай яг адилхан ч ингээд эзэнгүй газар. Яг үн тий. Эзэнгүй газар. Саяхан нэг баримт гарсан байна лээ. Манай чинь энэ шинэ орчин үе бий болоод тэгээд технологич үсээр өөрчлөгдчихлээ шүү дээ.
Тэгэхээр одоо ингээд сум болгон зүүнгээл шуудангийн машинаар 7 хоногийн осорхтаа сонин зөгөө дахил бол хэрэг байхгүй болчихгүй чи бүгд. Яг үнэ. Элдв одоо тэр аймгийн тэр сумын тэрэндээ гэсэн захиаг нь барай дээр нь марк нагаад байдгүйгээд хэрэг байхгүй болчихсон. Улс даяараа бол бүхэл бүтэн том юутай болчихлоо шүү дээ. Одоо зарим нь тэгэл шуудангаас сэргээлгээд бас ямар юм хулгай их гэдэг нэг юм бодоод олдсон юм байлгүй те. Ийм системд орцсон энийг чинь гүйцэтгэдэг нь утас уцаар хангадаг хэдхэн компани байна шүү дээ тийм ээ. Бабарха. Гэтэл нэг статистик бид энд яагаад вэ? Та сая төрийн өмчийн компани гэж ярьлаа шүү дээ. 2010 онд би одоо энэ яг бүр төрөөс гаргасан юм шүү. 2011 онд шүү дээ төрийн өмчийн компаниудын өмч 4.6 их найд байсан юм. Гэтэл сая 21 онд 53 их найд болчихсон юм шүү. Энэ бүр яг баталгаатай тоо шүү. Төрийн өмчийн компаниудын одоо тэр нөгөө ядуурал одоо үгүй ядуур биш энэ чинь 53 4 их найдаас 53 их найдын хэмжээний тийм их өмчлөлийн хэмжээ тэгж их өссөн шүү дээ. Амар гооххгүй ч одоо юу гэсэн үг юм. Нөгөө үнгүй өмч чинь ингээд 10 дахин ихсэн шүү дээ. Ханшны зөрөөч байгаа бах дээрээс нь наадах чи бол нөгөө алдагталтай аж ахуй нэгжүүд чинь аимшигтай үнэтэй имзэгтэй байхгүй. Чи дөнгөж түрүүхэн дээр нэг хэд дахин тий CD-ний түүх ярьсан шүү дээ тийм ээ. Мөн би өсгөдөрхийнхээ бас югаар ярьсан шүү дээ тийм ээ. $500,000 энэхээ секундатор авчихаад 110-ыг 220-д залгачаад одоо гэлгаруудаа бүтээлхтэй байж байгаа 41 өртгөн мэдээлэх байдаг шүү дээ тийм ээ тийм. За энэ эзэнгүй өмчүүд бол ерөөсөө үргэлжийн нээлттэй эзэнгүй өмчл байдаг. Яг үнэ. Хажуугаар нь хүн бол үнэхээр тэр дундаа бид нар шиг юм уламжлалтай, моралын юм юутай усад бол хажуугаар зүгээр нь өнгөрнө гэдэг чинь бол өөрийгөө доромжилж байгаа хэрэг шүү дээ. Тэнийг юм уу хашаа юм тийм ээ. Яг үнэ. Ийм солиотой. Тэр үед нэг жаахан моралтай хүнийг юу гэдэг байсан шүү дээ. Коммунист гэж хочилдог байсан шүү дээ. Сэнтэг гэж бас тийм. Сэнтэг тий. Энийг муухай балиар коммунист гэж тийм ээ. Тэр нь юу гэсэн үг гэдэг нэг коммунизмын нэг бүх нэг намын хурал мурдаг шүү дээ. Бүр мэдрэлтийн өвчтөй хүн шиг болтон сургацсан байдаг байхгүй юу? Бүр хаашаа чарсан улсаа харилдаг, марилдаг нэг тийм үе тий. Тэгэхээр яг амьдралдаа тийм өөрөө тэнийг коммунист гэж тийм. Энэ коммунист царайлчхан дүүс нэг жоохон бахад тэр нь бол их муу үг шүү дээ. Харин тий. Нөгөө муу үг нь хараагаад байгаа юм уу? Хараагаад байгаа шиг. Гэтэл нөгөө муу үг нь яасан гэхээр айгуу зарчимтай хурлын тогтоол шийдвэрээр гарсан үгнүүд багхгүй юу? Тийм тэнийг юмд үнэвсцөө шааж явдаг. Тэгэхээр тэнийг гомлж байгаа байхгүй тий. Ийм байдлаар бол би ганцхан жишээд явах нь манад холбооны систем бол манад сүүлийн 30 жилд хамгийн өндөр өгцсөн. Хамгийн хүн нь буусан. Хамгийн их яасан юу? Тэгэхээр одоо бид нар чинь бол утас холбоо энэ интернет бариулж байгаа чинь яг хувийн 4 компани байна уу? Тий. Одоо нэг 5 л ах шиг байна. 5 байна уу? Яаш. Би хувийн юм ярьж шүү. Тий. Цаана улсын 3 бай. Оо за. Нэг нь одоо энэ төв шуудан дээр арилчихсан нэг сайхан юу вэ? Гоё. Тэгээд нөгөө айлын утас ч одоо хэрэггүй болчихсон шүү дээ тийм ээ. Тий. Гэхдээ яг хэдэн айл байж байдаг юм шиг байлаа тэгээд тэр компани одоо 3 жилийн өмнө гаргасан юу шүү. Нийт өрн 120 тэрбум төгрөг гэж байгаа. Өрн. Тэгсэн мөртлөө зөвхөн шинжилээр ажилчдаа 5 тэрбум төгрөгөөр шагнасан баг. Яа. Тэр ямар ч функцгүй газар. Одоо тэр нэг марк зархал зардаг байх тийм ээ. Гэтэл захиа маркн дээр нахаа болчихсон шүү дээ. Суглуулагч нь тэрүүгээр орно гэхээс шүү дээ. Гэтэл тэрийг татан буулгахад ямар ч охирлох байхгүй. Бүр хожоо явчихна тийм ээ. Тэр их мөнгө нэ. 100 тэрбумын хожилдог. Чи тэрийг байхгүй болгоод яг хотын төвж байгаа байшингийн зардаа. За улс зар шүү дээ.
их хэмжээний мөнгө болно шүү дээ. Их хэмжээний мөнгө олчих واخгүй тийм үү? Гэхдээ нэг тэр талбай хоох нэг сүрцэн бүр балгас байсан тэр чи одоо хичнээн тэр бомд өрнө. Үн хүрлээлээд тэр чи. А гэтэл хэн нэгэн даргийнхын тийм ээ тэн дээр байж байгаа бизнес байгаа учраас тийм улаан зам хохирлтой байцлага байхгүй. Дэмжин ажиллагч Fuel Way. Powered by Dinner Lady. Нөгөөх нь тань хэн орж ирсэн юм аа. Камдаж Монголд альчлаа шүү дээ. Тий. 2000 онд. 17 сая доллар одоо өнгөлтөө маш өнгөлтөө 40 жилийн хугацаагаар хөвгөөр зарж байна. Та нарыг дэмжиж байна гэж өгсөн. Аа. Тэгэнгүүт мэдээж яг солонгосын Samsung ялцаад ороод ирэхгүй. Дарга өгч байгаа нөгөө мөнгө гэдэг чинь бид нар одоо гой бариад өгье гэдэг. Тэгэнгүүт сангийн сайд болгоотаа улаан сайд уснаас 7 хоногийн билүү 10 хоногийн дараагаар хувьдаа хэлмэрч аваад бид тэрийг аягүй сайн мэдж байгаа учраас хэлж байгаа шүү. Хувьдаа хувийн нэг эмэгтэй юу аваад Хэлмэрч аваад хоёулаа шууд солонгос төрийн өмшөөтэй сангийн сайд Samsung-ийн байран дээр суугаад за тэгээд тэр үедээ хэрэггүй болцсон байсан кабелийг Улаанбаатараас дорнод хүртэл татаад одоо тэр байж байгаа газардаа ухуул гаргаж дөөс одоо хэрэггүй болцсон шүү дээ. Тэр кабель шиг урдаа үйлддэг юм байх. Тийм тий. Үйлдснээр нь төрийн утасны газар байгуулсан. 4 оронтой тав байгаа. 26 тэд энтергээд тий 16 17 өдөр гэж мэгэд тий. Тэгээ тэр нь бол одоо тагнуулын газар дээр байрладаг. А тэн дээр байж байгаа одоо нэг хүн энтер ялангуяа тэр дарга нарт яг 99.11 утастай байгаа бох тий. Тэнд ажилладаг тусдаа ажилтнаа гүйцэтгэгч чинь одоо над руу ч гэсэн зөндөө утастай. 4 номертойгоор утсаас. Засгийн газраас ярьж байна. Аа престижтэй өндөр өсөж байгаа. Тий. Тэр ямар ч ашиггүй. Ямар ч хэрэггүй. Анги 17 сая доллар пат. А тэр нөгөөх нь байцлага. Шал хэрэггүй. Одоо тэрнээс чинь хоошоо тэрнээс хойш 24 жил өнгөрлөө. Наад холбооны технологичууд бол өөр тэнгэр рүү гараа явцсан. Тэгсэн. Одоо манай маск юм орж ирж штэ. А тэгэхэд 4 номер авчихсан. Байна уу гэлээ. Тэ. Мөн кайф тийм үү яа. Үгүй тийм л байж штэ. Тэгээ тэр нь зардалтай байгаад л. Бөө тэр үеийн технологичтой ядахна. Тийм штэ. Өнөөдөр холбооны систем шиг дэлхий дээр манайд байтугай дэлхий дээр өгч байгаа хаваа. Аюул сони юм биш. Гэтэл чинь хувийнхаа зэрэгцүүлээд хар. Өнөөдөр бид нар дэлхий дээр хамгийн хямдхан төлбөрөөр амьдарч байгаа орны нэг шүү. Бид нар залгаад мөнгө авдаг болохоос над руу залгахаар мөнгө авдаггүй ихэнх оронд над руу залгахгүй дахиад би мөнгө төлдөг шүү. Тийм шүү дээ. Тийм байлээ шүү. Дээрэс нь интернет бол амар хурдан шүү Монголд. За интернет бол одоо ерөөсө манай интернет хүрээгүй газар байхгүй. Би энэ дэр гэтэл чинь бол яаж эхэлсэн бэ? Би юуг санаж байна. Хамгийн анхны гарч ирсэн чинь одоо Японтай хамтарсан гэдэг Mobicom. Би тэрүүгээр бүр тухайн үед мэдчихсэн юм даа энэ бас арайж болохгүй гэдэг. Дэлхийд даяараа өрсөлдөж эхлэе. Дэлхийн одоо бүхэл газруудыг одоо юм гар утас устай болгох гэж үгэлээ. Тэгэхээр энэ чинь одоо 95 онд үлээ санагдчихэ. Голландын, Норвегийн, тийм ээ Японы гэл 4-5 компани өрсөлдөх гэсэн. Тэнд шудраг өрсөлтөө хийлгээгүй шүү дээ. Наацхан. Тэд үтсэн яам гэж үсэл ирвчээсээ бүгдэргийн нийлүүлээ. Тэндийнхэн зохион байгуулаад сайхан яамныхаа хүмүүсээс цөмөрөө Японд альчлуулаад. Тэгэл ял. Яа нөгөөдөл тэр очоод тэр мэрэгжлийн усад өшөөд тэр яамд л ажилтдаг болохоос шүү дээ. Бахан дэлгүүрд орсон бахт өөр яавал гэж тийм. Ингээд ерөөсөө бүр тендер явуулахгүйгээр ганцхан сая доллараар авчихсан байхгүй юу? Нөгөөд хийж. Тэр үед утсаар
1 минут ирэхэд $1 байсан шүү. 1700 төгрөг байгаад идэв гэсэн миний санах юм. Доллар чинь тийм л байсан юм чи. Минутанд 1700 гэсэн. Тэгэхээр наадах иймэрхүү юмнуудаас одоо доллараар ярихгүй бол одоогийн 1000 төгрөг тэр үеийн 1000 төгрөг шал өөр юм шиг тийм ээ. Одоогийн 1000 цент болчихсон 25 цент болоо. Тэр үеийн чинь 1000 төгрөг $1 гэсэн багхгүй. Тийм тий. Яг үнэ. Чөлөөтэй солигддог болсон байсан үе шүү дээ тийм үү. Тийм учраас би доллараар ирээд гэдэг нь нэг яг барьцаатай байхгүй юу. Тийм ээ. Тэ. Нэг харьцуулахад тухайн үеийнхээ ханшаар үржүүлээд тэр үед $1 ихтэй $1000 төгрөг байсан юм байна. Одоо $1 гэхээр он чи бараг 4000 төгрөг юм байна гэж ингэж ойлгохгүй бол тэгж ярихаас өөр аргагүй байхгүй болчиход. Түүнээс би $1 ярьж идэл нэг хөлсмөөс гоож юм ойлгохгүй биш. Дортоо яриад байгаа юм биш. Дортоо яриад байгаа юм биш чи баримжааг уурч. Дөнгөж сая би хэллээ штэ. Юу 30 онд бүдүүн шар 10 төгрөг байсан гэх тийм ээ. Харьцуулах гэдэг шүү дээ. Тий. Тэгэхгүй бол тэр үед ч гэсэн жаргаж ирсэн юм байна шүү дээ. Одоо би 100 төгрөгөөр 10 шар авах байж ингээд эргүүтээ дунд болохгүй шүү дээ. Хаш чи шал өөр юмнууд байдаг байхгүй тий. Тэр үн чи айгүй сайн буусан шүү. Тэгээд тий. Тэр тухайн мөнгөнд валют нь юутай тухайн одоо доллар ч юм уу алт ч юм уутай харьцаж яах нь бол хэд харьцах нь тийм чухал байдгийн биш. Японых яхаар 100 гараад идэгин те. 100 гараад $1 хийдэг үст тэ. Вьетнамын их шүү дээ. 25,000 дон $1 хийдэг байхгүй юу? Тийм үү? Гэхдээ Вьетнамын донгийг одоо чи өөр газруудад Азийн орнуудад төвшгөө шууд сольж байгаа байхгүй юу? Яг тэгвэл тэр тогтвортой мөнгө байхгүй юу? Манай төгрөг чинь тогтохгүй байна шүү дээ. Тогтохгүй болохоор чөлөөтэй солилцох хэрэгтэй зэрэг нөгөөтгий чинь шулуулах ч юм уу яах ч юм бэлээ нөгөө энэ чи өөрөө энэ цааш нь дахиад унах ч юм бэлээ мэдэхгүй учраас хинч итгэхгүй байгаа чи шалтгаан тэр шүү дээ. Гэтэл Вьетнамын 25,000 ядаг дон ч нь бол тэгээд ерөөсөө 25 тэрэл хөдлөхгүй л байгаа байхгүй юу? Энэ доктортой байдал нь чухал болохоос хэдэн нийтэд хэлж байгаа юм чухал биш. Яг үнэ. 20 жилийн өмнө Солонгосын вон Монгол төгрөг яг тэнцүүлсэн. Нэг байсан шүү дээ. Нэг байсан шүү дээ. Тий. Одоо хэд байгаа вэ? 4 харьцах нэг юм тий. Тэгээд энэ $1 байж их тэр үе дээр дараа нь энэ дараагийн утасныхан $200,000 төлөөд орж ирсэн. Энэ Солонгосын компани Skytel. Хоёртой болчлоо. Пат нөгөө Mobicom ч үн тасгээд унж байгаа байхгүй. Ерөөсөө л ихсэн 3 дахь нь Unitel гэдэг гараад ирсэн. Манай Unitel чинь өөстө яг залуучууд руу хандаал. Тэгээд чи 99.11 гэдэг утсаараа гайхуулаад гэсэн чинь урдаас 88.11 88-88-ыг гаргаж ирэл тийм ээ. Чигэд өрсөлдөө үүсэж байгаа байхгүй. Энэ өрсөлдөөнөөс бид нар юу хожив? Тийм ээ. Дараа манай гонцогийнх чинь юу үлээ тэгвэл би хөдөөнийхэн дааж авна гэдэг T-Mobile. Энэ залуучууд нэг хэсгэлээд ингээ секс руу удажсэн тийм. Тэгэнгүүт нөгөө эхлээд $1 зардаг байсан тийм. Тэгээ барыг хахуул маягтай юм да. Юунаас баахан яамны ажилтан бүрдийг Японд байж байсан нөхдөд чинь навсаад томж байгаа байхгүй. Яг ганцаараа би $1-оор гэрүүлгээ суугаад юм хаашаа идчихэж буцгүй юм болж байгаа байхгүй. Энэ өрсөлдөөн чинь хөгжлийн гол шалтгаан. Яг үнэ. Тэ. Ингээд хоорондоо бол бүр ингээд демпинг гэдэг болсон. Манайх юу юм тагаал. Улам. Тэгээ одоо хооронд нөгөө нэг номерыг хамаагүй шилжүүлдэг болно гэхдээ зэрэг чинь нөгөө Mobicom ч унж явчихж байгаа байхгүй. Яг бол 99.11-тэй утасны үн энэ манайхны бас нэг өөрсний менталны бас солиор л доо. 700 сая төгрөг хүрсэн шүү. 700 сая төгрөгөөр дунд ч нэг 100 үедтэй байл шүү дээ. 100 хэдэн саятай байл шүү дээ. Биш ээ. 700 хүрдэг чи байхгүй л. 99.11 гэчихэд ардлынх нь бас аимшигтай гоё тав байгаа. Тэгэхээр тийм биш үү? Түүнээс энэ нь 100 Азийн дугаар авах нь шүү дээ. Бүр азийн азтай.
Гэтэ яг тэр хүмүүсээ хийж байгаа 8. Тийм ээ? Тийм. Тэрийг одоо буруутгах арга байхгүй тэрийг буруутгах арга байхгүй. Тэр хүн өөрийнхөө өмчийг л зарж байна. Гэтэ нийгэм чи өөрөө ийм сонин ялангуяа нөгөө нүүрсний баяжих үзэг гэдэг чинь солиотой юм болсон шүү дээ. Тэр юу муу юм тий. Өрсөлдөөн бид нарыг авч явнаа. Өрсөлдөөн энэ нийгмийг чи урагшлуулнаа. Гэтэл улсын ямар ч өрсөлдөөгүй дөнгөс саяасан төв шуудан ярьлаасаа тий. Тэнд өрсөлдөө хэрэг байхгүй яах гэсэн. Тэгтээ тэргүй төрөөс гарч байгаа мөнгө. Тэгтээ тэргүй хариуцлага хүлээхгүй. Дам бурахгүй. Тий. Хизээж дам бурахгүй. Хөгжөөд байх шаардлага байхгүй. Хөгжих ямар ч хэрэг байхгүй. Энэ Монголын одоогийн Монголын өндөрлөг гэдгийг энэ өндөрлөг дээр байсан энэ ард түмэн уртчилийн түүхтэй хүн нүгээс эхлэх 2000 ч үгүй юм уу айгүй 3000. Энэ урт хугацаанд яг хөгжөөгүй юм бэ гэдэг асуудал байдаг. Хөгжих шаардлага байгаагүй. Яг тэгвэл тэд нар мал малдаг. Хизээч өлсгөлөнтэй очиж байгаагүй. Байгалийн амьшиг хизээч болж байгаагүй. Энд чи газар хөдлөлтөөс холуур бус. Газар хөдлөлт гэдэг чинь бол хүн өөрийнхөө барьсан юм дарагдаж өгдөг болохоос биш газар хөдлсөн учраас л хээр явж яснаа падг өгчдөг юм бол байдгүй. Энд нийтийг амарсан өвчлөлт ахал гардаггүй юм. Уулын таргуун татхлаар өгсөн айлыг энтэтлийн уулын энтэтэлтэй байгаа жилийн дараа мэдээд хөө нөгөө төлч өгчиж гэж мэддэг болохоос биш бөөнөрөө биеиндээ халддаггүй юм. Тийм үү? Ийм учраас энд галтуул байхгүй. Хүн үүсгээс өмнө үүссэн галтгоонууд байгаа. Цунами алга. Энэ цунами байхгүй. Ийм учраас энэ ард түмэн чинь өлсгөлэн үцээгүй. Энд бол ерөөсөө байгальтайгаа зөксөө өдөр зуд боллоо, гам боллоо. Хэдэн онтоо үлдсэн. Мал нь бол тухайн 80%, 90% үхчихжээ, зодонд үхчихжээ, үлдчихдэг тийм үү? Чи боддоо мал аж ахуйг бизнес гэж үзэх юм бол жилдээ 50% ашиг өгдөг тийм бизнес байна уу? Наа чин төллөө дахиад 50% ашиг өгдөг амар ашигтай бизнес байхгүй. Тэгэхээр ийм нөхцөлд хөгжиж өгснээ хийхээ. Тэгэхээр 60 оноос эхлээд Монголд хот усаа цивилизац эргэлжил үүслэ гэж хэллээсэ тий. Тэгэхээр 50 оны Монгол айл манай эртний өмнөх үеийн Монгол айл хоёрт зарчмын их том ялгаа байгаагүй байхгүй. Тийм. Яг тэрнтэй ч адилхан зүгээр л төрийн юм болвол зүгээр л төр цаанаас нь зүгээр л цаанаас нь Бээжингээс Манжи хаан тэтгэдэг юм бол хөгжөөд байх шаардлага. Хөгжих юу ямар хэрэг байгаа юм? Хөгжих нь бүр хайштай, зовлон штэ. Ажил хийгээл янз янзын бодоол. Тэгэхээр стресстэй. Тэгэхээр манай бүхэл авилга хулгай бол өөрөө эзэнгүй өмчтөр үсдэг. Яг үнэ. Эзэнгүй өмчтөр үсч. Яг үнэ. Хоёрдугаарт нэг юм дараа манай авилгачид бодоод олчихсон. Би авилга авахын тулд энэ нийгмээр хомсдол үүсгэх хэрэгтэй юм. Хомсдол байж чи авилга авна. Энэ тэлгүү дэлгүүр хажуутлынх нь хоршоо бүх юмд байж байгаа юм дээр намайг онцолж авилга өгөх ямар хэрэг баг юм. Цөмөр нь дутчих юм бол би авилгач болох гэдэг нь наачаа. Авах гэдэг нь шүү дээ. Тий. Өөрөө ирэхгүй тохон энэ төрийн юмнууд чи хомсдол үүссэн учраас төрийнх нь чинь төрлүүгээл одоо энэ хувийн хөвсөл бүсэл чинь нэг хэдэн цаас сармайлж аваад л ингээл эсвэл одоо гайгуунууд нь цүнхтэл бус нь одоо хон юугаар хэлээ гэдэг ингээд хүүхээс өөр арга байхгүй болж байгаа хөө. Эрхний тусгай зөвшөөрлөг бий л өгнө. Тэгэл. Ингээд ингэнгүүтийн хомсдлыг ч бол хүн цогтлоор бий болгодог байхгүй. Нөгөө нэг бий болгодог юм хуулиар. Хуулиар хийн ерөөсөө л. Гэтэл хууль гэдэг маань дөнгөж сая нөгөө ингээд тасгээд ядаг цаас урчил өөрөө чинь ингээд хуулиар энийг ажиллахгүй бол гайчиж. Би яваад одоо юун дээр хэллээ. Хүүхдийг зөвхөн эхийн сүгээр тэжээх хэрэгтэй. Эхийн сүгээрээ тэжээхгүй элдвэн тэжээл өгөх юм бол
тийм торгуултай бараг шорон тэгших юм болж байгаа. Тэгээд тижээлийн дээр нь тусгаж шүү. Дараагаар нь тижээлийг зөвхөн эмч хүчиж өгнө. Тижээлийн бол цааталтаа хорч байж магадгүй юу ч магадгүй бол тусгай компаниас улсын зөвшөөрлөөр авчирч өгнө. Аим хуулийг ачиж байгаа тийм үү? Одоо хуулийнхаа хэрэгжилтийг харъя. Одоо болцоотойгүй юу? Чи хүүхэн болгоны ажлыг цагтаа суулгах гэсэн өөрөө байхгүй. Чи өөр яхаа хууль зөрчиж нөгөө хууль зөрчихгүй шүү дээ. Хуурээс өгч болох нь. Тий, хуулиас өгч магадгүй шүү дээ. За хуурээс. За энэ хүүхэн бол одоо жижиг мэмтэй учраас олигтой суу гаргадаг юм байна. Бичиг үчиж өгөө. Бичиг үчиж өгнө. За бичгэн дээр ингээд юун дээр одоо ямар дээр очно. Тэ? За эмчүүд бол зөвхөн тэр компани тим эмийг манай доод аптекээс судалдаж байна. Одоо хууль чинь бол заавал хэрэгжчихсэн юм бол ийм л механизмаар дамжихаас өөр ямар ч арга алгагүй шүү дээ. Тэгэнгүүт одоо хууль зөрчин ч гэсэн нөгөө төрийн заазууч тас гэж зохио болчихж байгаа байхгүй. Нэгдүгээр болцсон байхгүй. Хоёрдугаар за яг хөхүүл эмэгтэй болгоны ажлыг цагдаа суулгая тийм ээ. Тэгэнгүүт цагдаа авах нөгөө явуулчих шүү дээ. Эсвэл бити хараараа гэж нүдэд авч байгаараа би нэг хүүхдтэй тижэл өгөөч яа. Тийм шүү дээ яг үнэ. Иймэрхүү байдлаар бид нар одоо нөгөө хууль гэдэг чинь хууль бодлого чинь шүү дээ. Энд чинь өөрөө авилгыг жинхэнэ их суур байгаа байхгүй юу? Бид нар чи үл. Яг үнэ. Тий. Дараагийн асуудал. Одоо энэ ингээд авилга чинь юу болжээ? Хавтгайчээ. Одоо бид нар авилгатай тэмцлэхтэйгээ зэрэгэл 1-2-ыг жигтэж гаргаж ирээ сонсгол хийгээд нийтээр жигшүүлэх ажиллагаа хийгээд байгаа. Энийг дээр үеэсээ хийжсэн. Ямар ч өгдөг өгдөг. Тэгэхээр цааталт нь ямар шалтгаан байна? Эзэнгүй юм чинь юу вэ? Тэндээ өөрчлөлт хийнэ үхээс биш. Яг үнэ. Одоо чи таруугыг чинь гараад ирсэн буудаж алдуулахаас нүхэндээ байгааг нь яаж чаддгүй шүү дээ тийм шүү дээ. Тийм шүү дээ. Яг үнэ. Өөрснөө нүхэн дотор нь ороод муусан таргуунуудыг тахал үүсгэж магадгүй нэг болгоно гаруутаа ороод буутаа навэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө таргууны нөх чинь бүр чи олон салаа малаа тэг чинь тэгээд нэг дуртай дураах ороод идэх юм биш аа. Ямар дээрээс нь бөмбөгтөлтэй юм биш тийм үү? Тэгээ одоо гарч ирээд госхосын гохногол буутахаас өөр яа ихгүй те. Тэгэхээр ийм дэлхийн одоохон хуулийн хүрээнд бол хэрэгжүүлдэг ийм арганууд байдгийг. Тэр нэг эзэнгүй өмчөг байхгүй юм шүү дээ. Агуул авчээ. За яг авчээ. Нөхөд дуудаад аваад байлаа. Чиний ингээд учруулсан хэрэг мороод юу зга ийм ч бол чамд бол 30 жил шоронд их ял болчлаа. Гэтэ зөвмөр хоёлаа харж үзье. Чи бол ганцаараа цаана зөндөө нөхд бол байсан. Тэднийхээ нэрийг өгчих. Тэгвэл өгсөн чинь 30 жилээс нь 10 насч. Хууль тийм. За дараагаар нь чи зөндөө авилга авсан болтлоо би яасан байна нөхөө. Энд тэнд болцсон юм байвал гаргаад дахиад 10 насч. Ингээд төрчин гэмт хэрэгтэнтэйгээ хилцэл хийдэг байхгүй юу? Тэ? Тэр нь байхгүй. Энэ хууль манад байгаа. Тэр шоглож байгаа юм шиг болж байгаа байхгүй юу? Нөгөө жидүү зохион байгуулсан хүн шүү. Зүгээр нөгөө олон жидүүчний нэг нь биш бүр зохион байгуулсан хүн. Тэрнтэй хилцэл хийсэн. 40 сая төгрөгөөр торгож байгаа. Нөгөө хүн чинь 40 сая төгрөгөө өгөөд ингэсэн чинь энэ дээр байж байгаа цаг нь 100 сая төгрөгийн цаг байна. Хүний зөв үүрстэй чи тэг яаж байгаа. Одоо би тэр нөхрийг мэдчихлээ. Энэ олон хорон амгалангийн уулзууд дээр нэг нохойн өшөө өрсөн шүү дээ. Тийм. 20 тэрэн дөргөө гэж барж ирсэн байгаа хотын саргаан дээр. Нөгөөдөл нь 20 тэрэн дөргөө одоо ганц нохоос арайж явах итгэж байгаа юм биш үү гэсэн. Дахиад 4 нохойны өрчиж байгаа. 5 нохой. Тэгээ юу гэж ярьсан гэж. Бүх мэдээлэл хийж сонссон. Нохойтой хөшөөвөрсөөс хойш манай дүүрэг дээр бол гэмт хэрэг гарахаа болоод гэсэн шүү дээ. Мөн гүжиж зүгээр ярьж байгаа.
Зүгээр улаанцаар луучны яриа шүү дээ. Өө тэр чинь бүр тэр хөшөөгөөрөө бүр дагнаад тэр яг колонкаар тумбаашиг бүр том хөшөө өрөөд чинь. Тумбааш мэрэгч яахгүй. бүр тумбааш өрж байгаа тэр чинь таас. Урлагийн хэмжээнд зэтгэж эхэлж шүү дээ. Чи одоо энэ наад авилагч тулгайч нар чинь шүү дээ. Мэрэгчсэн. Ер нь хулгайч мэрэгчсэн байдаг шүү дээ. Дээр үед социализмын үед мэдв. Айлын балкон дээр өлгөөтэй үнэгний арьс, чонны арьсыг хулгай хийдэг тийм тустай мэрэгжил байсан мэдв. Тэгдэг их мэднэ. Өөр одоо ингээд урагшин сунгаад ингээд тэгэнгүүтээ ингээд авчдаг. Тэгээ зөвхөн үнэгний арьс цуглуулдаг тийм хулгай хүртэл байсан. Тэ. Юугуу малгай шүүрдэг. Тийм малгай шүүрдэг чинь тустай мэрэгчлийн ажил. Тэрнтэй адилхан бол манай хүн тэр зүгээр чи одоо хөшөөр дагнсан биш. Замын боржуур шүү дээ. Тий. Энд чинь 2000 онд хотын менежер болсон хүнээс эхэлсэн ажил шүү дээ. Одоо хотоор хуулж байна. Энэ чинь өвөл хэдэн хулгайчид мөнгө өгч явуулаад бүр ингээд өшөглүүлээд эвдүүлдэг. Хавар хүчрээд пөө болорсон байдаг. Одоо ч гой боржуур сая хотоор яваад ирлээ. Энэ бол цэвэр одоо бүр ингээд мэрэгсэн хулгай байхгүй. Одоо нэг авилах гинөө, шамшигтуул гинөө, хулгай гинөө адилхан зүйл ирсэн зүгээр. Одоо бүгдийн зүгээр байж исэн нь бүгдийг хулаад гисэн. Нэг зам нь нэвтэрхий хэвээрээ. Тий. А зүгээр сайхан гой боржууртай л болж байхгүй тийм гоё. Одоо бол тийм бүр цагаан антхан үржүүрдэр очсон байх. Тийм л шүү дээ. Тийг хоод үз. Тэгснэ аль нөгөө гантга байж байгаа л хуулаад авахгүй яа. Яг том юмтэй. Энэ бол одоо ингээд бүр ингээд юу болж байгаа юм. Тэгэхээр за ингэж гавтгаалцсан бол зөмөрөө би ингэж бодоод байгаа юм л та. Энэ хэлцэл гэдэг чинь бол бас эргэлзсэн соёлтой газараас гарсан зүйл. Энд чинь гэмт хэргийнхээ юуг бол хумах, төлөвлөх. Яг үнэ. Нэг нөхөр улсын банк дээр казино тоглолцсон тэгээд 11 сая доллар шүү. Манай аврагын юм билээ ерөнхийлөгчийн төчнөд тэрний хаялгаар нэг байхын тоглоогүй юу? Чи би ил болцсон юм ярьж шүү, тийм үү? Тийм. Нүдний шилтийн нөхөр байсан шүү. Хадгаламж өнгөний мөн биз дээ, тийм ээ. Чамд сэржүүлнэ шүү дээ. 11 сая долларын улс алдчихад нөгөө хүний 3 жил шорон сулгаад тэр баян үнч бол цатгалсан сайхан байсан байх л та. Нэг 2 жил суугаад тэгээд мөнгө газар болцсон ч юм яасан юм тэгээд гадагшаагаар авчихсан. Уг нь ашиглалтад бол чи 35 жилийн ялтай байна өгсө тэгээд газар болцсон мөнгө өгчлээ те. Чамаас төдийг асуудаг ингээд энэ хамаагүй дээр байхгүй юу? Тийм шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр одоо манайхан чинь нэг тийм сонирхолтой тэр хулгай эсийн хулгайс өстой цаазаараа алаадаг муулгай ажиг тийм ээ. Гэр орныхын дөөмөрлөө шатаал гэдэг ханамж авах гэдэг юм хаашаа. Алдсан мөнгөө эргүүлж авах нь нэгдүгээр асуудал байхгүй юу? Яг үнэ шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр цаад хүнд ч гэсэн ашигтай байхгүй юу аа? Улсаа гохирлгүй болгомоор шүү дээ. Хусчаад 3 жил суусан ашигтай байгаа байхгүй юу? Хамаагүй ашигтай шүү дээ. 3 жил ажиллаад хүн хийжээж 11 сая доллар. Бүгд бүтэн том тийм ээ. Хэдүү зохион байгуулчихад 40 сая төгрөг өгсөн амар ашигтай байгаа байхгүй юу? Яг үнэ. Энд авилгын эсрэг тэмцэл муу юм уу? Гарч ирсэн нэг даруугийг л барьж бадлаа тэгээд тий. Ойр далаагүй тарган таргалцлаа гэдэг уцаад байдаг. Гол нь нөгөөтг шоронд орохгүй байгаа шүү дээ. Тий. Ер нь тэрийг шоронд хийж одоо хоног хэд хоног л нойртой хонох үстэй. Тийм шүү дээ. Хашираас тэр мөнгө л гаргуулаад дээрсэн торгуулийн мөнгө гаргуулаад тийм ээ. Тэгээ бүр болохгүй юу цаг нь утга өмдийн тайлж яваад дандаа шин шалтгаалж яваад тийм ээ. Явж тэгээд гутамжинтайгаар бүх л соёлцооноо тэгдэг байхгүй юу? Яг үнэ. Яг үнэ. Манай чи чамд сони юм хэлээ. Би зүгээр одоо хон ажилласан юм хэлж шүү. Одоо манайх нэг перестройк эхэлжсэн юм уу яасан 80 донд юун дээр тэрэлжийн тэнд нэг англи төхөр гоё байшин барьсан. За манай нэдийг л паналдаар байсан. Сайхан паналдаа тэгээд байшин барьж байгаа нөгөө байшин ашиглалтанд орохын өмнө шатцсан. Тэгээд тэрнээс ч болсон юм уу яасан юм уу нөгөө англич ядуурчихгүй юу. 90 он дээр адил тэгээс хэн шатаасан болж гэх юм яриад. Тэр яасан гэж хавийн хүмүүс танихгүй бол
гадаадд хөрөнгө оруулалт ингээд энд чинь байшин барил дагцаад байсан байшин шатсан. Тэрний дараагаар өөрөө гулгч болоод хичнээн олон газараас нь зээл авсан байгаа үстэй. Нэг тамхи татчихгүй бол ингээд хүн болгоноос тамхи манайхан чинь дэрүүд арайч бас хичнээн ядуурлаа гэж тамхи татчихдаг байсан шүү дээ. Тэгдэг байсан. Тийм л болдгийм билээ. Ингэж нийгэм чинь өөрөө юу яадаг байхгүй. Дөөс үсгээр нэг шоронд хийж яваад л тэгээд заавал одоо ашгүйдээ тэгээ одоо лам мамтайгаад шоронд нөхүүлэхийг бодорой тэргээд тийм юм бол явахгүй. Энд ч өөрөө авилгатай тэмцэж байгаа хэлбэр биш чи авилгаагаа улам өөгшүүлж байгаа хэлбэр байхгүй яа. Тэгсэн чинь би бас сүүлд яг энэтэй ижлэг нэг сонирн болчихсон. Би нэг нөхөр намайг цохиод авахгүй. Тэгээ цагдаа магдаа болоод яасан чинь би л одоо уг нь хохирлгүй болмоор байна шүү дээ. Нөгөө нөхрөөс нэг хэдэн дөрөв салгадаг ч юм уу те бас нэг гоё үлдмээр байгаа байхгүй. Тэгсэн чинь хэрэг шийдвэрлэгдсэн шүү хамраа гэлэг чинь. Үгүй яасан би ч одоо нэг ч төгрөг мөрөг байхгүй шүү. Үгүй тэр хүн торгуулцсан. Улсад мөнгөө өгөөд ингээд бүх юм гоё болсон гэж байгаа. Үгүй тэгээд би зодуулсан юм уу? Та нар зодуулсан юм. Шавхаа зацуултаар бас ялгаагүй. Энэ торгуулцсан тэгээд шавхаа зацуулсан чи яг вэ? 100,000-аар торгуулсан гэж явчихж байгаа. Гоё. Яг энэтэй ижлэхэн логикгүй шүү. Ийм энэ асуудлыг одоо шийдсэн Германы ханс сайдлын сан гэж байдаг юм. Манайх ч одоо нэг Герман маягийн үндсэн хөлтэй орны юм шүү дээ. Бас тэгж ярил тийм ээ. Шүүх мөхөн ч гэсэн бол нөгөө шүүгчийн дотоод ихтгэл үнэмшлэрээ шийддэг болохоос нөгөө танхны шүүх мөх шийддэггүй тийм ээ нэг юм. Тэгээ Германы ханс сайдлын сан ирээд энд 3 жил ажиллаад манай иргэний хууль эрэгүү хуулийг хийж өгсөн байхгүй юу? Тэ? Тэгээ энэ бол яг тэр стандартынхаа дагуугаар юм таах юм. Манай шүүхийн нийт тогтолцоо төрийн тогтолцоо гэж континентал систем гэдэг нь шүү дээ. Нөгөө систем нь англо-саксоны систем гэдэг тийм ээ. Континентал систем дээр таарсан юм хийж өгсөн. Энийг арчсан хүчний засгийн газраас засгийн урал дээр батлуулаад их хурлаар оруулах гэсэн чинь сөрөг хүчин гэдэг нь ганцхан хүн байсан л да нэмдэрж гэдэг юм байсан. Саад эсрэгэд оруулаагүй. Тэгээ өөрснөө гараад ирсэн. Тэгэнгүүтээ ханс сайдлын сангийн бол энэ бүдүүлэг юм байна гэж үзээд тэгээд өөрснөө хуулсан. Мөнгө өргөл Харвардын сургууль төгсөөд миний хэлээд байдаг Харвардын коммунист гэдэг шүүх юмны орлогчид боллоо. За чи өдөртөө тийм гаднаас нь хатуухан ин шөө гал ингээл манай хүн үзээд байдаг. Тэр хууль хэрэгжээд ирсэн чинь 10,000 төгрөгийн талх авсан хүн 10 жилийн ял авсан санаж байна уу? За нэг иймэрхүү хуультай. Хатуухан л үзээд байх хэрэгтэй. Ийм хуулийн систем одоо бид нар чинь ингээд нэг юм нийгэм чи өөрөө нэг хуулийн систем одоо нэг ингээд зөв явуулаад нэг гээд нэг үзээд байна шүү дээ. Тэ? Одоо нэг шин систем рүү орох гэдэг шүү дээ. Тэрний чинь нэг хэдэн нөхдүүд эргүүлээд алсан байхгүй энэ хуулийн систем бүр. Гэтэл хууль чинь өөрөө нийгмийн тогтолцоотой таарахгүй бол эндээс хамгийн том аюултай гардаг. Чи энэ одоо ингээд уртлынхаа хууль зүйн мад авсан гэдэг чимэтгүй аваа явж ясан амар санаа аваа явж ясан тийм ээ. Ямар нэг хэмжээгээр тэр нэг жишгийн хэмжээнд нийгмийн байгуулагдсан тэр төв оруулах гэж яваадсан. Ганцхан жишээ хэл. Алтны татварыг 67% болгосон баха. 68% болгосон. 68% тий. Нөгөө манай суугуучин чинь 68 дахих авраг гэсэн. Тэрийг тохиолдуулаад 68 зэсэн дээр тавиад алтан дээр тавьсан. Дэмжин ажиллагч Fuel Way Powered by Dinner Lady. Тэр үед алт 10% татвартай
биш ээ бүр 2 руу болгоцсон байсан. Эндээ алчаа тушаагаад Монгол охиндаа тушаагаад ингээд зүгээр нормал явдаг үзсэн байхгүй. Тэгээ хөөрхөн муу нэртэйгээр хэн ороод байдгийг штэ. Нөгөө портун тий. цэсэн дээр тавьсан штэ. А яг алтан дээр тавьсан учраас нэмд орж байхгүй. Улсууд тэрийг ирсэн юу ядгүй нөгөө 8 секунд дэмждэг сандгүй юм л да. За энэний дараа яасан? 20 тонн алт тушаадаг байсан чи 2 тонн болж өгсөн. За бүх алт гарсан. Тэр үед гадна нутгийнхыг сануулж ирсэн. За нэг буруу замаар орсон бол эргүүлээд ямар сайн нөхцөл өгөөд эргэж орж ирдэггүй юм шиг байна. За манай хэлээр бол алтан хүн гардаг болсон. 10 удаа гарч байгаа гэж байна хэлээр. Ийм алтан бүстэй, алтан гаригтай, алтан цагтай бөөн тийм алтан хүн л гарч байгаа байхгүй. Хэлээр гарчгаад эргэж орж ирээ хэлээр гарчгаад ирж байгаа. Надтай нэг австрали хүн онгоцны юу уус битэрний хамт пи уугаад ирсэн шүү. За. Би 4 тонн алт гаргачлаа. Яа. Энэ гадаадын компаниуд ч нөгөө гарч байгаа юмгаа уудуурхаа ухаж штэ. Тэрш бэлжлэр гаргасан бол бүр нарийн ухсныгаа үл хамаарах компани дээр очиж шинжилүүлээд дээж авч шинжилүүлдэг тийм байдгийг штэ угаасаа. Тий. Яг тэрийг залцсан гэл Индонезид бөөгөрг болоод инженерийн онгоцон дээрээ шидэл энэ бөө юм болж байсан штэ. Тэгэд тэрийг зөөдөггүй юм байна манай хүн ингээд тэр дээж уудуурхаа дээж. Тэгээ над дээр бол ерөөсө төмөн амт тэрэн давьчих өөрөө гэж алт. Би нийтдээ бол энэ зүүн 4 тонн алт гаргачлаа. Одоо шунаад яах вэ? Дахиж Монголд ерөөсөө ирэхгүй гэж хэлсэн. Одоо хангалттай. А энэс бол чи хичнээн залууч шоронд орсон гэж санаж байна. Онгоцны үйлчлэгч, нисгэгчээс ахуулаад тийм ээ. Тэгээд одоо ухаан салтаандаа хийж гарах гэсэн улсууд баригдав. Аануусандаа хийж нилээ хэдэн гарах гэж баригдсан. Тэгээд шорон. Энд чи яасан бэ? Төрийн хууль алж байгаа хөөхгүй. Ерөөсөө зүгээр байжсэн улсуудыг авилгах болгож байгаа хөөхгүй. Зүгээр байсан улсуудыг хууль засагч болгож байгаа хөөхгүй. Зүгээр байсан улсуудыг шорон горигл болгож байгаа хөөхгүй. Яг үнэ. Тэгэхээр энэ хууль гэдэг чинь бол ерөөсөө ийм аюултай юм шиг байхгүй. Би дараа нь шүү дээ. Хуулиар энэ улсын хөгжлийг хэрхэн боосон тухай ярив хоёлаа. Наачстай байсан. Энэ бол бүр аимшигтай. Энэ улсын хөгжил зогсчод ухраад байгаа гэж шалтгаан хуулиасаа болоод байгаа юм а түүнээс нэг шуналтаа улсууд л ингээс амар шунаад нүдэн улаанаараа эргэлцсэн одоо тэрнээс нь одоо мангсын гэрэл гараа тэгээ хүүхэд хордуулаад ийм юм байхгүй наа чинь сая манай цогоо яасан байна лээ. Зураг зурсан байна лээ. Монгол ардын намын ямар хүүхдээ уншиж өгөөд нь айлгаж байгаа тийм ээ. Бүлэглүүд ингээд л та юунаас гарч ирээд Бамбрах яг таны хэлсэнд би санал хэлж байна. Би одоо нэг юм жижигхэн баар ажиллуулж байгаа байхгүй. Тэгээ би зүгээр манаа дээр ингээд айгүйх юм жижиг дунд бизнес эрхлэлдэг залуучууд ирж уулзсан. Монголд биш тий жижиг дунд бизнес хийж эхэлсэн цагаас ахвал тэр хүн шууд потенциалны гэмт хэрэгтэн эрүүгүй ялтан болж хувирдаг гинэ. Яаж байгаа юм гэхээр татвараас зугтдаг. Нийгмийн даатгалаасаа зугтдаг гинэ нөгөө залуучууд. Тэгэл ерөөсөө шууд гэмт хэргийн зам руу ингээл би одоо ингээд зүгээр бизнес хийж байгаагаараа л зүгээр би гэмт хэрэгтэн болчихж байгаа шүү. Би гэдэг чинь шүү. Монголын түүх намыг 96 оны 3 сард би өөр төр ээж нэг гомдлох гэдэг юм шиг. Жишээл болгож байна. Тэгэд айгүй урт хугацаанд зараад $50,000 болчихгүй. Тэгээд нөгөө их хурл сонгогдсон. Татвар өгөхгүй би компани байхгүй юм чи. 3 сая доллар хамгаалалт оршин суугчийн хувьд өгчлөө. За энэс хойш бол би бараг 30 жил хангуулаас хүн солигддог юм байна. Татвар өгөрөө. Гүн хангуул чи хамгийн баян хэн татвар өгөх? Би компани татвар өгөөд сүүлдний 10 сая юу авчих наадхаа арилгаа хааж мэдвэ? Би тэтгэврт гарцсан одоо татаас юу нэгтгэх юм бэ? Яах гэдэг юм бэ? Боцсон. Татвар өгөрөө. Нэг компьютерт нь ороод бичсэн бол тусаа. Гэтэл чинь юу надтай зөвлөхөр баян усуд байгаа шүү дээ. Гэхдээ бид нар чи зөвхөн манай компани бий болсноос хойш шүү дээ. Доллараар тоцохоор 2-3 сая долларын татвар өгөөд тэгээд бүр одоо
дүүргийн тэргүүний татвар төлөгчдөр гэдэг бичгтэй газар шүү дээ. Манай нэгтлэн хандаа хатцсан. Гэвч намайг зүгээр болохгүй байхгүй. Би надад түрчис хотод дөрөлт өгөөд шүү дээ. Энэ ч бол өөрөө ямар хариуцлагагүй юу байхгүй юу. Хэрвээ тэгэхээр хувьс авч болно тий. Би хувьс одоо ямар нэгэн газар тийм ээ өөрийнхөө компаниас гадуур нэг газар ном орчуулаад ч юм уу ягаад ч нэг хийцэн байг л да. Тэгвэл төлөх ёстой л байх л да. Тий. Яг үнэ. Тэгэд би зүгээр жишээ болгоч. Би нэг амар хохирч биш нэгдүгээр. Хоёрдугаар хүн болгон намайг одоо өсөж явал үзэхгүй бас. Бас ч бас нийгэмд ямар нэг хэмжээр тодорхой танигдсан бас ядах нь айдгийн байгаа үстэй тийм ээ. За тэр айдгүй усудаг дээрлэх тусч байгаа байхгүй. Харин. Тэгэхээр яг таны ярьсан бол тэгээд энэ чинь бол ганцхан татварын газар биш шүү дээ. Мэргэжлийн хяналтын газар гэдэг одоо үнэн гоё газар бай. Одоо тэр чинь одоо нэгнийхээ хүүхдийн найр майр одоо юу вэ хамаахгүй. Зүгээр гонцонд нь орж зугаад л тэр оройжингоо шүнжингөө дайлуулаад л нөгөө ресторан чинь хаалгадаг өглөө 4 цагт нэг юм өөрснийх нь машаар хургуулаад нэг хүндтэй төхөрлж байгаа шүү дээ. Яг нэ. Одоо чи яамнууд руу тарагдсан гэсэн мөртлөө яг хിവэрэ бүтцсэн. Тэгэл нөгөө чинь эрэкетний байгууллага хой над чинь би өөр энэ тухай 2 3 удаа бичсэн. Жичээд нийгмийн шимэгч гэдэг нэг гоё. Тийм шимэгчдийн тухай бичсэн байхгүй. Нийгмийн паразит гэдэг. Өөр инээдтэй мэрж гэж. Баарны стандартанд байна шүү дээ тий. Одоо энэ паб шүү дээ одоо. Пабны стандартад болор эдлэлийн цуглуулга байх хэрэгтэй гэж байна шүү дээ. Гэхдээ тэр би одоо тэр болор эдлэлд өгнө үү, хувансрандаа хийгээд өгнө гэж миний асуулт. За тэгээд болор эдлэл байхгүй нэг л нөгөө нөхөрч ингэ суучна. Энэ манай төр гэдэг чинь бол энэ нийгмийн хөгжлийн хамгийн том дайсан болчиход байна. Яг үнэ. Төргүй нийгэм гэж байхгүй. Яг. Гэхдээ ийм төртэй байснаас бүр төргүй байсан л баг дээр үж магадгүй. Яшиг зөв бүх юмнуудыг бол юуны суган хуулиар шийдэл хэм бягтай дэдэлтэй гараад явж игээсгээ. Тэр нэ арай шудрах юм шиг. Манай амар жаргал ярьсан. Гадаад яваад нэг 2 амирлыг юм үзлээ гэж. Энтхт явсан чинь хөтгсөн юм уу яасан. Өглөө ягаад ч мэрт туссан чинь нөгөө усууд осгоод өгчт юм байна л да. Тэгээ машин ирсэн хог ичж байгаа шиг шидэд байна гэсэн нөгөөдгтэй. Яана. Нөгөөдг нь нэгээр татсан байхгүй. Тэгсэн нэгээр татсан чинь тэр засгийн газрынхаа шийдвэрч гэнэ эсрэг үсч жагсаад болж байна. Цөмөөрөө АК-47 аварчсан агаар л уудаад жагсаж байгаа тэр. Яа. Тэгэхээр ямар сонин газар вэ гэсэн чинь баяжсан улсууд нь гадуураа хэрэн бариад дээр нь полбоц зоцсон сууж байгаа юм. Өдөр энэ чи яваад их бид нэр илүү орно шүү нэр шүү. Яг үн тий. Ийм хууль үйлчилж тэр нь ийм амар хууль байгаа байхгүй юу? Ерөөсөө зүгээр дэрмийн хууль. Яг үн. Энэ өөрөө хин чадaltaй гарч ирээд хин чадaltaй тэр авилгаа аав тий. Тэгээд 40 мянгаар өгчөөд одоо 40 мянган багтаад бол цагаа татаад өгч. За тэгээд тэр авсан цагийг бол бат. Чи нэг хатан төсөөлөй орчиж гарсан шүү дээ. Тэгээ баах улсуудын хөрөнгө хураагаа үз. Тэгсэн. Тэгээд тэд нар хаашаа гадаг болсон чи мэдхүү. Сонсож ирсэн юм. Яа тий. Шүүхийн шийдвэрийн хуулийнхын бөөнөрөө ороод дуусгасан гэж сонссон шүү дээ. Тэгээд тэр чинь 3 төгрөг 5 төгрөгөөр үнэлээ. Тэгээд болоо. Би худалдаж авсан шүү дээ. Төр бичгэн өжөө харсан 5 төгрөг авч ардталт нь өөрөө гараар 3 төгрөг хэлсэн. Тэр нэг Globe International-ийн ахгүй өөрөө ярьжсэн шүү дээ. Ингээд би бол ерөөсө дампуурах ямар ч нөхцөлгүй зүгээр хүчээр ингээ хийцлээ гэж шүү дээ. Ийм юутай. Тэрний буруу шүү дээ нөгөө нөхөн дээрээ гарч шошгорсон тэгээд буудсан шүү дээ. Тий. Нөхөн дотроо хөөрхөн байж ирснүүд зүгээр л өнгөрч байгаа шүү дээ. Тий. Ийм л юм байна. Авилгын тухай ярихад бол одоо тэгээ дараа үргэлжлүүлээд өөр гоё юм мари. Би эднэрийг бол зүгээр Твиттерийн дээр бол зүгээр л илэрхий хэлдэг шүү дээ. Надад бол одоохоно гэтээ нэг юм байгаа шүү. Эдгээр буу тулгаж байгаад гарч төр ирэх авсан улсууд нэгч байхгүй шүү. Яг үнэ. Манай ардтан өөрийнхөө өрөөснийг л сонгосон. Жинхэнэ буруугаа хайх юм бол энэ олон нийтээс хайх хэрэгтэй шүү. Өөртөөсөө тий.
эдгээр л өөрсөндөө дуртайдаа аваад нэг зарим нь шил арих аваад зарим нь нөгөө гоё үгэнд нь уян гартал хууртаал. Одоо олон улсууд хэрэг юм бэ? Амлаад ахаар нь хууртсан гэдэг. Гэвч 35 жил хуурдах болсон яа. Яг үн. Наад чи нэг тархитлагтайгаа бас хариуцлага тооцооч бодчих. Нэг бол ойлгож болж. Ирээ чамайг хуурч идэг. 3 жилийн дараа дахиж ирээд хуурч идэг. Чи дахиад хуурч идэг. Яг үн. Чи өөрөө эрүүл хүн мөн үү гэж те. Тэгэхээр яг өөрөөснөө. Тийм учраас сайн нэг нөхөр үсэл төрийн дундаж одоо хэмжээнээс төр цонхогцсон улсууд 7 дороо гэж худлаа. Ард түмэн бол өөрийнхөө найзыг л өөрийнхөө хэмжээний нөхрийг л сонгосон. Энэ бол улаан сайн дэмжүүлсэн. За баярлалаа. Өнөөдрийн яриаг сайхан боллоо. Тэг. Ингээд доржийн амар төвсөндөө хамтарч буу халсан явдал баярлалаа. Яг худлаа яриаг шүү. Хариуцлага нь хүлээнэ тий. Хагас хариуцлагын чи хүлээн шүү. Юмнууд нь зөрчүүл. Хуугаал гэлчээ.